Дэлхийн улс орон бүрийн Тэнгэрийн хаанчлалд найддаг Бурхны үнцэнтэй итгэгчид та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Миний бие Шинэ Тэнгэр газар Есүсийн чуулганы Петровгийн лектор Южеог. Коронавирусын улмаас дэлхийн нийт хүнд нөхцөлд байгаа энэ цагт Бурхны илчлэлтийг санагдсан зүрх сэтгэлээр эрхэм цагаа зориулсан явдалд чин сэтгэлээсээ талархаж байна. Өнөөдөр ч мөн бүх зүйлсийг зөвшөөрч өгсөн Бурхандаа талархал хийгээд алдрыг өргөн энэ цагт хурамчулсан дэлхийн нийт ард та бүгдэд Бурхны нэгүсэл болон хайр нь дүүрэн байхын ерөөл дэвшүүлье. Бүгд семинараа эхлэхийн өмнө зүрх сэтгэлдээ нэгтгэн Бурхандаа залбирцгаая. Хайр ивэлэр дүүрэн өрөөрөө оршигч ариун Бурхан аамин. Эрхмийн дэд өнөөдрийн энэ өдрийг зөвшөөрч үнцэнтэй амь нас амин амьсгалыг зөвшөөрсөн явдалд чин сэтгэлийн талархлаа өргөж байна. Онцгойлон энэ цагт дэлхийн бүх хүмүүсийг Бурхны хайр өөд алхааг нь чиглүүлж Бурхны шинэ гэрээ илчлэлт номын иш үзүүлэлт ба биелэлтийн гэрчлэл семинарт хөтөлж өгсөн ивэл хайранд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Ариун аав Бурхан 6000 жилийн үйл ажиллагааны дунд хамгийн эрхэм нандин илчлэлт номын иш үзүүлэлгийн үг бодит байдлаар гарч ирсэн одоо энэ цагт Бурхны төлөөлөн яригчилж амлалтын хончноор дамжуулан зөвшөөрч өгсөн илчлэлт номын үгээр одоо цаг үе болон Библи дэх би хэн бэ гэдгийг ойлгуулан сэрээж өгсөн тань дахин чин зүрхнээсээ талархаж байна. Онцгойлон өнөөдөр илчлэлт 4-5 дугаар бүлгийн иш үзүүлэлт ба Библийн дагуу гарч ирсэн бодит төрүүдийг гэрчлэх чухал цаг билээ. Ам ба найдвараар дүүрэн энд хамтдаа цугласан бүх хүмүүсийн зүрх сэтгэлийг удирдах өгөн гэрчлэгдэж буй шинэ гэрээ илчлэлт номын бүх амлалт ба биелэлтийн гэрчлэл нь бидэнд амийн бүрээ болон татагдахаар чиглүүлж өгнө. Ариун Бурхан Аава өнөөдөр амлалтын хончны өмнөөс илчлэлт 4-5 дугаар бүлгийн үгийг гэрчилж өгөх лекторийн ам уруулыг удирдах эхлэлээс төгсгөл хүртэл ариун сүнсээр удирдан чиглүүлж ивэл хайр бэлгсэн үнцэнтэй цаг болгож өгнө хэмээн чин зүрх сэтгэлээсээ найдаад хараар дүүрэн Есүсийн эрхэм дээд нэрээр талархлыг өргөн залбирлаа. Амен. Бурхны шинэ гэрээ илчлэлт намын иш үзүүлэлт ба биелэлтийн гэрчлэл. Өнөөдөр өмнөх хичээлээс залгуулад илчлэлт 4-5 дугаар бүлгийн үгийг гэрчлэнэ. Өнөөдрийн Бурхны үгийг гэрчилж өгөх Петровгийн Ижангу лекторыг урьж байна. Тэнгэрийн хаанчлал ба мөнх амьд найддаг дэлхийд даяар буй шашин шүтлэгтэн. Ялангуяа Христийн шашны номлогч пасторууд болон итгэлийн гэр бүл та бүхэнтэйгээ уулзсандаа баяртай байна. Ийхүү Шинэ Тэнгэр газрын цахим үгийн семинарт оролцож буй явдалд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Энэ суудлыг гэрэлтүүлж өгч буй бүх хүмүүст Бурхны нэгүүлсэл хайр нь дүүрэн байгаасаа гэж Есүсийн нэрээр хүсэж байна. Үгээ дамжуулахын өмнө өөрийнхөө тухай товчхон танилцуулъя. Миний бие Есүсийн шав Петрийн нэрээр босгогдсон Шинэ Тэнгэр газар Петровгийн лектор Ижангу. Би Тэнгэрийн хаанчлалын нууц илчилтийн үг ба бодит байдлыг дамжуулах болсон явдал нь Тэнгэрээс илчилтийг авсан Шинэ Тэнгэр газрын тэргүүн Иманы ерөнхийлөгчөөсөө сурсан учраас юм. Би эхнээсээ Шинэ Тэнгэр газарт итгэлийн амьдралаар яваагүй. Христийн шашныг үндэс болгосон Пресбитериан урсгалаар итгэгч байсан. Сүмдээ итгэхийлэн сайн дурын ажил зүтгэн итгэлийн амьдралаа өнгөрүүлж байлаа. Итгэлийн амьдралын үнцэн гээд авч үзэх юм бол энэ дэлхий дээр сайхан амьдарч байгаад үхээд л Тэнгэрийн хаанчлалд очно гэсэн итгэлийн амьдралдаа тэгж их санаа зовнил байгаагүй. Гэтэл нэг өдөр сэтгэл зовох нэг зүйл гараад ирсэн. Гудамжинд явж байгаад нэг тараах хуудсыг уншдал. Итгэлийн амьдралаар явсан ч дух ба баруун гар дээрээ 666 тэмдгийг авбал диаволын хүүхэд болж тамд очно гэж бичсэн байсан.
Эхэндээ тэр үгийг үл тоомсорлсон ч цаг явах тусам төгшөөртэй болж эхэлсэн. Харин хүмүүс сатаны тэндгийг авч болохгүй гэж ярьдагч тэр нь юу вэ гэдгийг тодорхой мэдүүлж өгч чаддаггүй байв. Тэр үед нэг өдөр найзынхаа ятгалгаар Шинэ Тэнгэр газрын илчлэлтийн семинарыг сонссон. Миний тэгтлээ их мэдхийг хүсэж байсан 666 тэмдгийн тухай нарийн тодорхой мэдэх болсон. Илэрхий илчлэлт ном биелэгдэх үед тэрхүү бодит үйл явдлын газар дээр нь хард сонссон гэрчийн гэрчлэл аргагүй л өөр байлаа. 666 тэмдгийн үйл явдал хизээ хаана хэнд тохиолдсон зүйл юм? Мөн хэрхэн бэлэгдсэн үйл явдал юм бэ гэдгийг эцэст нь юу ч болов 6 асуултын дагуу гэрчлэгдэж буй энэ илчлэлт номын үгээс татгалзахын аргагүй үнэн дээр Библийн дагуу нийцтэй илэрхий тодорхой байсан. Тэр үед би бодлоо. Би Библийн дагуу бус Библиэс гадуур сохор итгэлийн амьдралаар явж байсан юм байна да. Тэр цагаас эхлэн би Библийн дагуу дотор нь орж улам хичээн илчлэлт номын үгийг сурсан энэ гайхалтай илчлэлтийн үгийг Шинэ Тэнгэр газрын амлалтын хончноор дамжин гардаг юм байна гэдгийг мэдэх болсон. Илчлэлт номын гэрчлэл хэрхэн Шинэ Тэнгэр газрын амлалтын хончноор дамжин гардгийг та бүхэн мэдмээр байгаа үстэй. Энэ нь өнөөдөр гэрчлэгдэхгүйгээр дамжуулан улам бүр нарийн тодорхой болох болно. Тэнгэрийн хаанчлалд найддаг итгэлийн бүхий л гэр бүл та бүхэн өнөөдөр эзний дахин ирэлт ба Есүсийн цусаар байгуулсан шинэ гэрээ илчлэлт ном биелэгдэхийг хичнээн чих хүсэн хүлээлээ дээ. Энэхүү илчлэлт номын үг биелэгдэхээс нааш хинч энэ амлалтын утга хийгээд бодит дүрийг мэдэж чадаагүй авч одоо цаг нь болсноор шинэ гэрээ илчлэлт номын үг шууд нээгдэн гэрчлэгдэж байна. Энэхүү гэрчлэл нь Матай 24-р бүлгийн 14-р ишлэлийн үгийг биелүүлэхийн тулд бүх дэлхий даяар тунхаглагдсан Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ учраас бүх үндэстний сонорт хүрэх явдал нь зүйтэй хэмээн итгэж байна. Тиймээс энэ цагт та бүхэн ч мөн зүрх сэтгэлийнхээ үүдийг цэлийтлнэгээд надтай адил сэтгэлээр Библийн дагуу дотор нь орж ойлгоод илчлэлтийг зүрх сэтгэлдээ бичиж нэмж хасалгүй шинэ гэрээг сахидаг бүгдээрээ Тэнгэрийн хаанчлалын ард түмэнд болоосай хэмээн хүсэж байна. Өнөөдрийн гэрчлэл нь эзний зөвлөлөөр иш үзүүлсэн зүйлийг иш үзүүлгийн дагуу тэрхүү бодит дүр гарч ирснээр бодит дүрүүдийг хүртэл шууд гэрчлэх хэдийч нэр төрд халдах асуудлаас болж үүнийг таймлаж тайлбарлах болно. Үгийг дамжуулаад эхлэх юм бол үнэхээр хизээ дуусах нь арай цаг нь сонгогдох төлөвтэй тул та бүхэн маань ойлгож аваасай. За одоо ингээд самбарт гараад үгээ дамжуулъя. За өмнөх хичээлээр Шинэ Тэнгэр газрын амлалтын хончноор дамжуулан мөн Яховгийн ахлагчаар дамжуулан илчлэлт 1 2 3 дугаар бүлгийн үгийг сурцгаасан. Өнөөдөр надтай хамт хуваалцах үг нь Бурхны шинэ гэрээ илчлэлт номын иш үзүүлэг ба биелэлтийн гэрчлэл илчлэлт 4 5 дугаар бүлэг юм. Эхлээд 4 дугаар бүлгээс эхлэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв нь илчлэлт 4 дугаар бүлэг. Сүнсний ертөнцийн Бурхны сэнти ба бүтэц. Дахиад сүнсний ертөнц гэх юм бол энэ газар дээрх махан биеийн ертөнц биш ээ. Тэнгэрийн сүнсний ертөнцийг хэлж байгаа бөгөөд сүнсний ертөнцид Бурхан оршин байдаг үстэй. Ингээд Бурхны сэнти ба маш олон эрэмб бүтэц дараалал Тэнгэр элч нарын дүр төрхийг үзүүлж өгч байна. Элчид 4 дугаар бүлэг нь сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлалыг харуулж өгч байгаа бүлэг юм. За ингээд биелэгдэж байгаа цаг үе гэж байгаа. Илчлэлт 2 3 дугаар бүлэг дээр захидлыг илгээсний дараа юм байна. Ингээд үйл явдал болсон газар нь сүнсний ертөнцийн Бурхны сэнтийн өмнө. Эндээс хамгийн чухал зүйл нь одоо үйл явдал болсон газар нь солигдсон. 2 3 дугаар бүлэг дээр энэ газар дээр 7 алтан дэнлүүний суурийн асар үйл явдлын газар байсан бол одоо 4 5 дугаар бүлэг нь Тэнгэрийн сүнсний ертөнц юм. Илчилт 1 дугаар бүлэг дээр Есүсээр сонгогдсон шинэ Иохан байгаа. Унсан 7 алтан дэнлүүний суурийн асрын 7 элчид захидлыг
илгээ гэж тушаал авсан нэгэн. Ямар захидал байсан бэ гэхээр эзний замыг бэлтгэх ёстой энэ дэнлүүний элч Есүстэй биш. Сатаны Николаичуд хурамч хончидтай нэг болсон. Тиймээс л шинэ Иохныг Есүсийн тушаалаар сатаны Николаичудтай нэг болсон энэ 7 элчид гэмшигтэн дайсантайгаа тулалтад ялах юм бол амлсан ирүүлэг өгнө гэж захидлыг илгээсэн. Ингээд захидал илгээснээс нь үзэх юм бол энэ шинэ Иохан нь амлтын хончин болж байгаа үстэй. Учир нь Есүсийн захидлыг төлөөлөн илгээсэн учраас. Тэгээд үүний дараа одоо Тэнгэрээс шинэ Иохныг Тэнгэр рүү дуудан гаргаж ирээд маш олон зүйлийг үзүүлээд сонсгосон. Тэгвэл сонссон зүйл ба харсан зүйл нь байгаа учраас бүгдээрээ гол ишлэлээрээ дамжуулан тайлбарлацгаая. Нэгдүгээр ишлэлээр харсан зүйл нь үүний дараа тохиолдох ёстой зүйл юм. Одоо 1, 2, 3 дугаар бүлгийг бэлэгдсэн. 4-р бүлгээс эхлээд болох зүйлсийг үзүүлж байгаа юм. 2-р ишлэлээс 8-р ишлэл хүртэл сүнсний ертөнцийн бурхны сэнти ба тэр бүтэц Тэнгэрийн хаанчлалтын дүр төрхийг үзүүлж байгаа. Харин энд сонссон зүйл байгаа нь маш чухал зүйл. Энэ нь бурхан ба сүнсний ертөнцийн хаанчлал мөнхөд Тэнгэртэй тэр сүнсний ертөнцтэй л байгаад байх биш. Хожим энэ газар дээр буун ирнэ гэдгийг мэдүүлж гисэн. Тэгвэл хизээ хаан хэн дээр ирэх юм? Мөн түүнийг огтон авах болцол нь юу юм бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр энэ цагаар тодорхой ойлгож аваасай гэж хүсэж байна. Одоо Илчилт 4-ийн 1-р ишлэлийг уншаад тайлбарлацгаая. Илчилт 4-ийн 1. Үүний дараа би Тэнгэрт нээлттэй хаалгыг харав. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу нааша гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстой? Би чамд үзүүлье гэлээ. Амен. За маш сайн уншлаа. За ингээд энэ ишлэлээ тайлбарлахаас өмнө хэлэх зүйл байна. Яагад гэвэл үүний дараа намайг хартал гэсэн. Намайг хартал гэсэн үг байна. Би харлаа гэдэг үг. Энэ нь илчлэлтийн үйл явдал биелэгдэх үед хажууд нь харж сонссон нэг хүн байгаа гэдгийг хэлж байна. Мэдээж 2000 жилийн өмнө Илч Иохан үзэгдлэр үзэж сонсон зүйл байгаа боловч тэрхүү үг нь биелэгдэх энэ бодит байдлын цаг үед илчлэлтийн биелэлт болох үед хажууд нь харж сонссон нэг хүн амлалтын хончин шинэ Иохан байгаа гэдгийг хэлж өгч байна. Үнийг заавал тунгааж үзээрэй. Ингээд эхлээд үүний дараа тохиолдох ёстой зүйл нь юу вэ гэдгийг авч үзье. Эхлээд үүний дараа. Үүний дараа гэдэг нь мэдээж энэ үйл явдлын дараа болсон юм. Өмнө нь ямар нэг үйл явдал болсон бөгөөд түүний дараах үйл явдал нь болж байгааг хэлж байна. Хариулт нь Илчилт 2-3 дугаар бүлэгт захидал илгээсэн үйл явдал болсон. Түүний дараа харин дараагийн энэ үйл явдал нь болж байгааг хэлж байна. Энд үүний дараа гэдэг нь маш чухал учир нь үүний дараа гэдэг нь илчлэлтийн үйл явдалд өмнөх хойдох энэ бүх залгаас нь болж өгдөг юм байна. Илчлэлтэд нийтдээ 6 удаа илчлэлтийн өмнөх болон хойдох үйл явдлыг мэдүүлж өгдөг ишлэл байдаг. Ийм үйл явдлууд болсны дараа дараагийн энэ үйл явдал нь болж байгаа гэдгийг мэдүүлж байна. Хэрвээ илчлэлтийн энэ үйл явдлын бүх бүлгийн үйл явдлыг харсан хүн гэх юм бол энэ бүх үүний дарааг мэдүүлж өгөх хончин болно. За тэгэхээр үүний дараа намайг хартал Тэнгэрт нээлттэй хаалга байлаа гэдэг. Энэ Тэнгэр нь ямар Тэнгэр юм? Нээлттэй хаалга нь ямар нээлттэй хаалга юм? Энэ Тэнгэр нь махан биеийн ертөнц биш, тийм ээ? Сүнсний ертөнцийг хэлж өгч байна. Тэгэхээр энэ сүнсний ертөнцид ямар хаалга байдаг вэ? Илчлэлт 21-р бүлгийн сүнсний ертөнц рүү гараад үзэх юм бол ариун хот шинэ Иерусалим гэж нэг хот байгаа. Бурхан баяа Есүс түнд байдаг. Мөн Есүсийн 12 шавь нь суурийн чулуунд болж бүтээгдсэн байдаг. Энэ Тэнгэрийн хаанчлалын хот юм. Энд нь зүүн хойд баруун өмнө талд нь 3 хаалга, 12 хаалга байдаг. Энэ хаалгануудыг нэг хаалга нь нэгдээд шинэ Иохан дээшээ гарсан юм байна. Тиймээс энэ
Тэнгэрийн нээлттэй хаалга нь ариун хот шинэ Иерусалимийн хаалга сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлал юм байна. За тийшээгээ нааша гараад ир гэж дуудсан хүн байгаа. Бүрийн дуу мэд сонсогдсон дөө. Энэ хэний дуу вэ? Илчлэлт 1-ийн 10 дээр анх Есүс Иохныг дууддаг. Тиймээс энэ нь Есүсийн дуу хоолой болж өгч байгаа юм байна. Ингээд Есүс одоо Тэнгэрийн сүнсний ертөнц рүү гараад ир гэж дуудсан шалтгаан байгаа. Тэгвэл энэ нь үүний дараа тохиолдох ёстой зүйлсийг үзүүлэхийн тулд дуудсан юм байна. Тэгвэл энэ нь юу ах вэ? Илчлэлт 4-р бүлгээс эхлээд 22-р бүлэг хүртэл бичигдсэн үйл явдлыг одоо үзүүлж өгье гэсэн юм байна. Инхээр шинэ Иохан нь Илчлэлт 1, 2, 3-р бүлгийг бүгдийг харсан. Түүний дараа 4-р бүлгээс 22-р бүлэг хүртэл бүх бүлгийн үйл явдлыг харсан гэд бодвол Илчлэлтийн бүх бүлгийн үйл явдлыг харсан хүн бол зөвхөн шинэ Иохан нэг л хүн байгаа юм байна. Тэгвэл одоо ингээд Тэнгэр рүү гараад ир гэж дуудсан шинэ Иохан нь ариун сүнсэнд хөтлөгдөөд одоо 2-р ишлэлээс эхлээд Тэнгэрийн сүнсний ертөнцийг харсан. Энд хамгийн чухал зүйл нь Тэнгэр рүү гараад ирсэн хүн хэн бэ? Библиэлд маш олон хүмүүс Тэнгэрийн сүнсний ертөнцийг харсан, дээшээ гарсан гэдэг боловч яг үнэн бодит хэрэг дээрээ тэд бол үзэгдлээр л харсан байдаг. Иш үзүүлэгч тийм ээ. Тэгвэл жинхнээсээ Тэнгэрийн сүнсний ертөнцийн Тэнгэрийн ханчлал руу гарч ирсэн хүн бол Библиэд зөвхөн 2 хүн байдаг. Хэн бол? Энэ нь эхний эрэлт, Есүсийн эхний эрэлтийн үед Есүс байсан. Есүс Иохан 3-ын 13 дээр Тэнгэрээс бууж ирсэн мөн Тэнгэрээс хүний хүүгээс өөр Тэнгэрт дээш гарсан хүн нэгч байхгүй гэж хэлсэн. Тэгвэл Есүс Тэнгэрийн сүнсний ертөнц рүү гараад бүх зүйлсийг үзэж сонсоод дээрээс эргэж нэгэн буюу өөрөөр хэлбэл Тэнгэрээс эргэж нэгэн тийм ээ. Тэр харсан үзсэн зүйлээ бүгдийг гэрчилдэг боловч тэр хүү гэрчлэлийг нь хүлээн авсан нэгэн хүн бол Бурхан бол мөн гэж батлан тамгалсан юм гэж хэлж өгч байгаа юм байна. Инхээр Бурхан сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлал ба Есүстэй хамт байсан. Тиймээс Есүс гимшицгээ Тэнгэрийн хаанчлал ойрхон ирсэн байна гэж хэлсэн. Ингээд Бурханы үгийг дамжуулсан. Тэгээд сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлал хамт байгаа учраас Тэнгэрийн Тэнгэрлэгч нар ч түүнтэй хамт байгаа. Иохан 1:51 дээр Бурханы Тэнгэрлэгч нар Есүстэй хамт байгааг мэдүүлж өгсөн. Тэгвэл 2000 жилийн өмнө Есүс одоо дахин амьлаад Тэнгэрийн сүнсний ертөнц рүү гарсан. Тэр Есүс дахиад дуудаж байгаа нэг хүн байгаа учраас энэ нь Есүс биш байх нэ дээ. Хэн бэ гэхээр шинэ Иохан юм байна. 2000 жилийн өмнө Илч Иоханч үзэгдлийг хараад Тэнгэрийн сүнсний ертөнцийг харсан хэдий ч бодит дүрийг нь хараагүй юм. Ингээд хуучин гэрээний иш үзүүлэгч Эзекиэл, Мосеч гэсэн мөн адил. Гэвч эзний дахин ирэлтийн үед Тэнгэр рүү гараад ирсэн нэг нь зөвхөн илчлэлтийн биелэлтийн үед шинэ Иохан гэдэг нэг л хүн байгаа гэдгийг заавал санаарай. Тэгвэл энэ шинэ Иохан л Тэнгэрийн бүх зүйлсийг үзэж сонссон учраас Тэнгэрийн сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлалыг харсан энэ хүний гэрчлэл жинхэнэ үнэн гэрчлэл болно. Маш олон хүмүүс Тэнгэрийн хаанчлал руу яваад ирсэн гэж гэрчилдэгч. Үнэхээр энэ Библиэд нийцэхгүй. Илчлэлтийн үйл явдлыг үзэж харсан нэгэн биш юм. За одоо ингээд дараа нь Тэнгэрийн сүнсний ертөнц рүү гарсан учраас одоо яг сэдвтэйгээ адилхан Бурхны сэнти ба бүтэц төр эрэм дарааллыг нь харсан. Та бүхэн Тэнгэрийн сүнсний ертөнц ямар дүр төрхтэй болоо гэж боддог үсттэй. Гарч үдсэн удаа байхгүй. Харин Илчлэлт 4-р бүлэг дээр маш сайн гарсан байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ үгээр дамжуулан төрхөнд зорж болтгоо бүгдээрээ сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлалыг харъя. Ингээд та бүхнийг харахад ойлгомжтой болохоор зураг зураад ирсэн. Илчлэлт 21-р бүлэг дээр ингээд 12 хаалга байгаа. 12 хаалгаар орох юм бол Бурхны сэнтийн дүр төрх бүх сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлалын дүр төрх харагдана. Тэр үед гарч байгаа сүнсний ертөнцийн энэ дөрүүд байгаа. Бурхан 24 ахлагч 7 сүнс мөн 4 амтан шилэн тэнгис байдаг. Үүнийг бүгдээрэнгээр нэг нэгээр нь авч үзье. Эхлээд 2-3 дугаар ишлэл. Ариун сүнсэнд хөтлөгдөөд Тэнгэр рүү гардаг.
сүнсээрээ гарсан байна. За тэгтэл харсан зүйл нь Синти байсан бөгөөд Синти залрагч нэгэн байсан. Тэр залрагч нь хашчулуу ба молор эрдэмэд дүртэй байсан. Ингээд Синтиг нь тэр маргад эрдэмэд үзэгдэг солонго хүрээлсэн гэдэг. Хинбэ? Энэ Синти залрагч нэг нь Бурхан. Ингээд Бурханыг юу гэж илэрхийлсэн бэ гэхлээр хашчулуу ба молор эрдэмэд дүртэй гэсэн. Энэ нь тэнгэр ба газар. Тийм ээ? Цэнхэр, мөн, улаан, энэ өнгөөр цэнхэр тэнгэр улаан газрыг бэлэгдсэн. Тэгэхээр тэнгэр газрыг бүтээгч Бурхан гэдгийг нь илэрхийлж хэлж өгсөн байна. За солонго байдаг. За солонгыг болохоор зэрэг Эхлэл 9:13 дээр очиод үзэх юм бол Бурханы гэрээ энэ солонгоор бэлэгддэг. Ноагийн үерийн дараа Бурхан солонго татуулж гэрээний тэмдэг болгосон. Маргад эрдэнэ болохоор зэрэг хизээч өнгөө хувиргадгүй мөнхийн энэ өнгөөрөө байдаг учраас Бурханы гэрээ нь мөнх юмаа гэдгийг илэрхийлж хэлж өгсөн байна. Энэ нь Эзекиэл иш үзүүлэгчийн харсан Бурханы дүр төрхтэй адил юм байна гэж үзэж болох нь. Одоо 4-р ишлэл рүү яваад очивол 24 ахлагч байдаг. Синтиг зориод 24 Синти 24 ахлагчид сууж байдаг. Тэд цагаан хувцастай, алтан титэмтэй бигсэн. 24 ахлагч нь Бурханы хаанчлалын бүх үйл хэргийг хариуцдаг 24 сүнс юм байна. Энэ нь сүнсний ертөнцид зүгээр л баахан сүнснүүд Бурхантайгаа хамт зүгээр л сууж идэг биш. Хийх юмгүй, тийм ээ? Нааш цааш холхоод явж идэм биш. Бурханы хаанчлал ч гэсэн үйл хэрэг гэж байгаа. Тэгвэл өөр өөртөө хариуцсан үүргээ биелүүлдэг сүнс юм байна. Ерөнхийлөгч байлаа гэхэд ерөнхийлөгчд тусалдаг, засгийн газар, засаг захиргааг нь хариуцдаг сайд нар байдаг шиг ингээд засаг захиргаа хариуцдаг албан хаагчид юм байна. Ингээд цагаан хувцас нь зөвхт байдлыг алтан титэм нь сүр жавхланганд бэлэгдэж байгаа юм байна. Ингээд дараа нь 5 дугаар ишлэл. Ингээд Синтинес аянгийн гэлбаа нэжигнэн тэнгэрийн дуун гарваа гэдэг. Энэ нь ямар утгатай вэ? Аянг гэдэг нь юу вэ? Сүнсүүдийн түргэн хөдөлгөөн. Ингээд Эзекиэл 1:14 дээр очиод үзэх юм бол тэнгэр элч нар үнэхээр аянгийн сумлуугаа адил хөдөлчин гэж хэлдэг. Ингээд тэнгэрийн дуу нэжигнэн гэдэг нь Бурханы засаглах дуу хоолой. Бурхан Бурханы үйл ажиллагааг биелүүлэхийн тулд тушааж байгаа нь. За энэ бүгдийг нь биелүүлж байгаа энэ дүр төрхийг нь ингэж илэрхийлсэн. Тэгвэл энэ сүнсний ертөнцийн яагаад ийм зав зайгүй байгаад байна? Энэ нь Бурханы нууц илчлэл номыг биелүүлэхийн тулд амсхийг чөлөөгөө ажиллаж байгаа юм байна гэсэн дүр төрх юм байна. За ингээд Синтийн өмнө 7 дэнлүү асаатай байлаа гэдэг. Мөн 7 сүнсч гэж хэлдэг бөгөөд Бурханы үгийг төлөөлөн ярьдаг 7 элчийг илэрхийлж хэлж өгсөн. Тэдэнд үүрэг гэж бий. Ингээд 7 сүнсийг 7 дэнлүүч гэж хэлдэг. Энэ нь үүргийг нь хэлээд байгаа юм байна. За тэгвэл үнэхээр дэнлүү гэдэг бол харанхуйг гэрэлтүүлдэг. Тиймээс мэдлэггүй харанхуй тэр зүрх сэтгэлийг Бурханы үгээр тэрхүү зүрх сэтгэлийг нь ойлгуун сэрээж өгч байгаа. Тэр үгийг мэдүүлж өгч байгаа. Дэнлүүний энэ үүрэгтэй сургалтын үүргийг хариуцсан сүнс юм байна. Тиймээс энэ 7 сүнсийг 7 нүдч гэж бас хэлдэг. За нүд бол бүх зүйлсийг харж нэгтлэх үүрэгтэй. Тиймээс Бурханы Синтийн өмнөх 7 сүнс нь болохоор зэрэг үнэхээр тэр туршуул мэт, тийм ээ? Бурханы нүд болоод дэлхий даяар хэрэн хэсдэг нягтлан шалгах үүрэгтэй сүнс юм байна. Одоо ингээд 6 дугаар ишлэл. Бурханы Синтийн өмнө шилэн тэнгис байдаг. Шилэн тэнгис нь юу юм бол? За тэгвэл энэ шилэн тэнгисийг ойлгохын тулд бүгдээрээ тэр эрт өмнө Мосе Тэнгэрийн зүйлсийг хараад яг түүнтэй адилхнаар тэгэхээр юг бүтээсэн бэ гэхээр асрыг бүтээсэн. За ингээд энэ асрыг бариад асрын өмнө юу байсан бэ? Хүрэл тогоо байсан. Тэгвэл энэ хүрэл тогоо нь болохоор зэрэг үнэхээр тэд
хөл гараа угаахаар зориулсан бэлтгэсэн сав юм байна. Ингээд тархилчид ариун газар руу орохын тулд заавал хөл гараа угаах ёстой. Хэрвээ угаахгүй бол энэ нь гим нүгэл болж яг тэр байранда өгдөг байсан байна. Заавал хөл гараа угаагаад орох ёстой. Мосе бол Тэнгэрийн зүйлийг хараад энэ газар дээр энэ хүрэл тоогоог яасан барьсан. Үүнийг Соломоны үед Тэнгис гэж хэлсэн. Гэвч Еврей 8:5 дээр очиж үзэх юм бол энэ бол Тэнгэрлэг эмсийн хуулбар сүудэр. Жинхэнэ дүр нь тусдаа байгаа гэдгийг хэлж өгсөн. Тэгэхээр махан биеийн хөл гараа угаах нь чухал биш. Хамгийн нэн чухал зүйл нь бидний дотоод хүнийг угаах хэрэгтэй болж байгаа юм. За тэгвэл дотоод хүнээ угаана гэдэг нь юу вэ? Энэ юугаар угаах вэ? Бурхны үг юм. Түүний бодит дүр нь дотоод хүнийг угааж өгдөг Бурхны үг бөгөөд тиймээс Есүс Бурхны үгийг дамжуулангаа шав нартаа та нар миний хэлсэн үгнээс болж хэдийн цэвэр болжээ гэж альцсан. Инхээр Бурхны сэнтийн өмнө Бурхны үг байдаг. Энэ нь нээлттэй номын үг юм аа гэсэн. Ингэж ойлгол болно. Тиймээс Бурхны сэнтийн өмнө үргэлж үг байгаа. Үг байгаа газар Бурхан байгаа. Бурхан байгаа газарт үг байгаа гэдэг утгатай. Ингээд энэ шилэн тэнгисийн талаар Илчлэлт 15 дугаар бүлгийг үзэхдээ тодорхой тайлбарлах болно. Одоо 4 амьтан байгаа. Эргэн тойрондоо 4 нүдтэй гэсэн. Махан биеэр нь харах юм бол үнэхээр аимшигтай. Ингээд 4 амьтан нь юу гэж илэрхийлж байгаа вэ гэхээр 4 амьтан нь 4 тэргүүн тэнгэрлэгчийг хэлж байна. 4 тэргүүн тэнгэрлэгч нь Библиэд очиод харвал 12 дугаар бүлэг дээр лууны сүрэгтэй дайтчихэдэг. Мөн 6 дугаар бүлэг дээр унсан сонгогдсон ард түмнийг шүүж идэг. Библиэр дамжуулан тэрхүү өөргүүдийг нь аваад үзэх юм бол 4 тэргүүн тэнгэрлэгч нь дайтаж мөн шүүдэг бөгөөд энэ бүх зүйлийг зохицуулж байдаг үүрэгтэй ах нь байна. За тэгвэл энэ нүднүүд нь юу вэ? Баттерол нүд биш тийм ээ? Сүнс. Нүдэн сүнс. Төм мянган тэнгэрлэгч нарыг хэлж байна. Энэ тэнгэрлэгч нарыг дуулал 103 дугаар бүлэг дээр Тэнгэрийн цэргүүд гэж илэрхийлсэн. Ингээд Йошуа 5-ын 14-өөс 15 дугаар эшлэлээр үзэх юм бол үнэхээр Тэнгэрийн тэр дайчдын жанжнаар ирсэн гэж хэлдэг. Тэгэхээр энэ нэгнүүд нь болохоор цэргийн жанжид байх нь байна. Ингээд Эзекиэл 10 дугаар бүлэг дээр бас херувч гэж илэрхийлсэн байдаг. За одоо 7 дугаар ишлэл. Ингээд 4 амьтны үүргүүдийг энд бичиж өгсөн байдаг. Илчил 4 дугаар бүлэг дээр 4 амьтан нь арслан, тугал, хүн, бүргэд гэсэн нэг амьтан хэлээд байгаа юм шиг боловч Эзекиэл 1 дугаар бүлэг дээр бүр нэг амьтан бүр 4 энэ дүр төрхийг агуулсан байгааг бичиж өгсөн байдаг. Энэ ямар утгатай вэ гэхээр за үнэхээр арслан бол аратан мэт хүн Бурхны үгийг ойлгодоггүй нэг шүүдэг. Тийм үүрэгтэй юм байна. Харин тугал нь зүрх сэтгэлийг талбайг хагалдаг. Ингээд зэрлэг өвсийг нзуулгаад. Харин тугал болохоор зэрэг талбайг хагалдаг. Тэргүүн тэнгэрлэгч нь хүний зүрх сэтгэлийг хагалдаг байна. Ингээд тэр дунд болохгүй байгаа тэр зэрлэг өвсийг зулгаач хайдаг шүүдэг үүрэгтэй юм байна. За хүн болохоор цорын гац оюун ухаантай хүн болохоор үнэн ба худлыг шүүдэг үүрэгтэй. За бүргэд бол жигүүртний хаан гэдэг утгаараа энэ сүнсийг шүүдэг. Яагаад вэ гэхээр шувуу сүнс гэсэн утгатай учраас. За ингээд ийм өөрсдийн үүрэгтэй юм байна гэдгийг ойлгол болно. Ингээд 8 дугаар эшлэлээр очих юм бол энэ 4 амьтан нь 6 далавчтай гэж хэлсэн. 6 далавч нь юу вэ гэхээр энэ тэргүүн тэнгэрлэгчд тусалдаг 6 ахлагч гэж ойлгож болно. За далавч юу вэ? Энэ биеийг маш сайн үнэхээр хүрэх газарт нь хүрэхэд тусалдаг ийм үүрэгтэй байдаг. Тиймээс тэргүүн тэнгэрлэгчд тусалдаг 6 ахлагч юм байна. Ингээд 6 юу байгаа? Ахлагч байгаа. 4 амьтан байгаа. Ингээд 24 болж байна, тийм ээ? Тиймээс энэ 4 амьтан ба 24 ахлагч нь үргэлж хамтдаа үйл ажиллагаа явуулдаг болохыг Библиэс
харж болох юм. За энэ хүртэл ойлгосон биз дээ, тийм ээ? Тиймээс Тэнгэрийн сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлал нь Бурхны синти энэ бүтцэн ийм байдаг юм. Та бүхэн энэ Тэнгэрийн хаанчлалыг одоо шинэ явхан харсан байдаг. Гол нь энэ Тэнгэрийн хаанчлал руу бид явахыг хүсэж байгаа үстэй. Бурхны байгаа тэр газар руу үнэхээр явахыг хүсэж байгаа үстэй. Нэг удаа ч гэсэн очиж үзхийг хүсэж байгаа үстэй. Явах хүсэлтэй өн гараа өрг. Тийм ээ, бүгдээрээ л явахыг хүсдэг. Тэгвэл тэр Тэнгэрийн хаанчлал руу яаж явах вэ? Бурхан байгаа Тэнгэрийн хаанчлал руу бид явах юм уу? Тэр Тэнгэрийн хаанчлал нь ирэх юм уу? Би ч гэсэн энэ илчлэлтийн үгийг ойлгохоос өмнө өөр өвхөл юм бол Тэнгэрийн хаанчлал явна гэж бодож ирсэн. За тэгвэл хариулт нь юу вэ гэдгийг илчлэлт 4-ийн 8 дугаар ишлэлийг уншаад бүгдээрээ үзье. Илчлэлт 4-ийн 8 дугаар ишлэл. Тус бүрэн 6 далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрнүүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр байсан байгаа. Мөн хожим ирэх төгс өчид эзэн бурхан ариун химэн хэлэх ажээ. Амен. За сайн уншлаа. Ингээ та бүхэн хариултыг нь олсноо. Бурханы оршин байгаа Тэнгэрийн хаанчлал руу явж очих нь уу? Тэр нь ирэх нь үү? Тийм ээ. Хожим ирнэ гэж хэлсэн шигэ. Бурхан Тэнгэрийн хаанчлал нь ирж байгаа үстэй. Тэгвэл Бурхан ба Тэнгэрийн хаанчлал бууж ирэх үед хизээ юм? Хаана ирэх юм? Мэдэх ёстой үстэй. Тэгвэл хизээ ирэх вэ гэхээр Илчлэлт намын бэлэлтийн үед ирнэ. Тиймээс Илчлэлт 21-р бүлэг биелэгдэх үед Бурхан Тэнгэрийн хаанчлалтай хамт буун ирнэ гэдгээ амласан. Тэгвэл хаана ирэх вэ? Энэ нь Илчлэлтийн үгийг дагуулan очиод харах юм бол Илчлэлт 21-р бүлэгт шин тэнгэр шин газар дээр ирнэ. Энэ шин тэнгэр шин газар дээр хүмүүс байгаа. Бурханы асар энэ шин тэнгэр шин газар хүмүүсийн дунд байлгана гэж альцсан. Тиймээс мөнхөд хамтдаа амьдрна гэдгээ хэлсэн. Тэгвэл бид Тэнгэрийн хаанчлал ба мөнх амийг найддаг юм бол энэ шин тэнгэр шин газар руу явах ёстой биш үү? Энэ шин тэнгэр шин газарт байгаа хүмүүс нь Тэнгэрийн сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлал бууж ирэх үед Бурхныг хүлээж авах угтан залгах нэгнүүд учраас бодит дүрэнд болж өгч байгаа юм байна. Тэгвэл тэр сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлал хамт байгаа нэгнүүд нь хэн бэ? Мэдэх ёстой биш үү? Эхлээд нэгдүгээрт хэн бэ гэхээр Бурхан хамт байна гэх юм бол хэн хэрэгтэй вэ гэхээр ялагч хэрэгтэй. Хинтээ тулдаад ялах ёстой юм. Сатаны Николаичуудтай тулдаад ялах ёстой. Тэгвэл тэд Илчлэлт 13 дугаар бүлгээс үзэх юм бол Лунаас асар их эрх мэдлийг авсан хурамч хончид 7-7 аратны бүтэц байгууллага байсан. Тэдэнтэй тулдаад ялснаар Илчлэлт 3:12 дээр Бурханч, Есүсч, Тэнгэрийн сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлалч хамт байдаг. Мөн тэр ялагч нь Есүсийн синтэд хамт залрана гэж альцсан. Ингээд энэ ялагч нь одоо ялсан учраас Израиль болж ганцаараа л тэр Бурхантай амьдраад байхгүй тийм ээ. Маш олон хүмүүст үүнийгээ мэдүүлж өгөх ёстой. Тиймээс Илчлэлт 7 дугаар бүлэг дээр тамгалагдсан 12 овг 144 мянга мөн цагаан хувцснууд гарч ирдэг. Тиймээс энэ 12 овг дээрээ Бурхан асраараа бүрхэн гэж хэлсэн. Тиймээс энэ ялагчийн байгаа 12 овг энд Бурхан ирэх бөгөөд Матай ном дээр үнийг юу гэж хэлдэг вэ гэхээр хонь мэт итгэгчид гэж хэлсэн. Тиймээс Иохан 14-р бүлэг дээр Есүс орон байр бэлтгэхээр явна гэж альцсан бөгөөд ингээд тэр орон байраа бэлдсэн Есүс Матай 25-ын 31-ээс 34-р ишлэлдэр очиж үзэх юм бол өөрийн сүр жавхланд синтедэ залрах үед Есүс Тэнгэр элчнэрийнхээ хамт ирээд хүмүүсийг өмнө цуглуулж ингээд хонь ба ямааг хооронд нь тусгаарлана гэсэн. Энэ үед хонь мэт итгэгчиддээ ертөнцийн суйраас хойш бэлтгэгдсэн Бурхны хаанчлалыг өвлөн авсгай гэж альднаа гэсэн. Тэгвэл энэ хэнийг хэлж өгöd байгаа вэ? Эдгээр нэгнүүд нь Иохан 14:23-аас очиод үзэх юм бол намайг хайрладаг нэг нь миний үгийг сахитгаа гэж альдсны адилаар Бурхны хайрыг ч авч мөн бид ч гэсэн Есүсийг ирэхэд үнэхээр яана гэсэн орон байраа түнтэй хамт байгуулна гэсэн. Эцэст нь хонь мэт итгэгч гэдэг бол Есүсийн үгийг сахидаг нэгнүүд юм. Есүс ямар үг хэлсэн байх вэ? Үнэхээр үр жимсийг нь ургуулдаг үндэстэнд Бурхны хаанчлалыг өгнө гэж альцсан. Тэгвэл энэ үг нь биелэгдэх цаг нь болохоор
Урьдчилан сургуулдаг үндэст нь гарч ирэх ёстой өстэй. Тэр хаанчлал нь сар бүр 12 төрлийн урьдчилан сургуулдаг Шинэ Тэнгэр газрын 12 углан гарч ирсэн. Энэ нь Илчлэлт 22 дугаар бүлгийн амлалтын дагуу тэр 12 угтай Бурхны сэнтий хамт байна гэж альцсан. Тэгвэл үнэхээр сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлал энэ Шинэ Тэнгэр газар 12 угтай хамт байх нь зөв байх уу? Үүнийг мэдмээр байгаа үстэй. Тэгвэл үнэхээр Бурхан хамт байг гэх юм бол Бурхан ирэхээс өмнө хэдийнэ энэ газар дээр хүмүүс тэр Бурханы ирэх газарт нь очисон байх ёстой үстэй. Үнэхээр тэр газар нь Бурхан ирэх газар юм уу, үгүй юм уу гэдгийг мэдэх ёстой. Тиймээс л үүнийг ойлгохын тулд сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлалыг харуулж өгсөн учиртай юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан Шинэ Иоханд Есүс Шинэ Иоханд Тэнгэрийн хаанчлалыг тэр сүнсний ертөнцийг харуулж өгсөн нь учир нь энэ газар дээр Бурхан бууж ирэх тэр хаанчлалыг бүтээхийн тулд юм байна. Тиймээс Тэнгэрт гараад ирсэн тэр Есүс ч гэсэн энэ газар дээр Бурханы хаанчлалыг бүтээхийн тулд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр Есүсийн хүслийн дагуу сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлал руу гараад ирсэн тэр Тэнгэрийн бүх зүйлсийг харуулсан шалтгаан нь зүгээр л хараад л дуусчих биш. Энэ газар дээр хаанчлалыг бүтээх ёстой юм. Яаж бүтээх ёстой? Есүс эсний залбирал дээр ингэсэн. Хүсэл тань Тэнгэр чигээ энэ газар дээр биелэгдэх болтугай гэсэн. Тиймээс яг одоогоос 3500 жилийн өмнө Мосе бол Бурхан Египтээс гарч ирсэн Израилийн ард түмэнтэй хамт байхын тулд Мосе Тэнгэрийн зүйлийг харуулж өгөөд яг түүний дагуу энэ газар дээр асрыг барьж тушаасан. Ингээд Мосе түүнийг нь хийсэн. 2000 жилийн өмнө Есүс мөн Бурханы үзүүлсний дагуу түүнийг нь үзээд түүний дагуу үйлдэж гэрчилсэн. Тийм учраас өнөөдөр Илчлэлт номын бэлэлтийн үед Тэнгэрийн бүх зүйлсийг харсан Шинэ Иохан энэ газар дээр Бурхан бууж ирэх хаанчлалыг бүтээх ёстой биш үү? Тэгвэл яаж бүтээх ёстой вэ? Яг харсан зүйл нь болохоор сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлал байдаг. Ингээд биелэгдэх үедээ хүсэл тань Тэнгэр чигээ газар дээр биелэгдэнэ. Яг үүнийхээ дагуу энэ газар дээр биелэгдэх ёстой байх нь. Тэгвэл энэ газар дээр Шинэ Иохан ялагчтай хамт байгаа тэр хаанчлал нь Бурханы сэнтий ба бүтэцтэй яг адилхан тамга дарсан тэр дардас мэт бүтээгдэх ёстой юм байна. Тиймээс Шинэ Тэнгэр газрын сэнтий бүтэц нь ийм бүтэцтэй ялагч байна. 24 албатын дарга байна. 7 сургалтын захирал байна. Ингээд 4 бүлэг байна. Түүний дараа 12 угийн ахлагчид байна. Илчлэлтийн үг байна. За тодруулаад үзвэл ялагчийг голчлоод Бурхан ба Есүс сүнсний ертөнцийн Тэнгэрийн хаанчлал хамт байгаа ялагчаар дамжуулан Бурханы үгийг дамжуулж авсан бөгөөд Бурханы хаанчлалыг энэ газар дээр биелүүлэх юм бол тэр хаанчлалын засаг захиргааг хариуцсан 24 албатын дарга байгаа. Мөн энэ сургалтыг хариуцсан 7 сургалтын захирал. Ингээд 4 амтантай адилхан дайтаж энэ бүх шүлтийг явуулдаг 4 бүлэг байх нь байна. Тийм ээ? Энэ нь болохоор зэрэг ахмадын бүлэг, эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн, залуучуудын бүлэг гэж байгаа. Эдгээр нь бүгд сэнтийн өмнө дандаа дотоод хүнээ угаагаад илчилтийн үгээр угааж байгаа юм байна. Ингээд Бурханы өмнө зөвхт ариун гэж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хичээж байгаа нэгнүүд. Тэгвэл энэ газар руу амархан орчихгүй. Заавал хаалгаар дамжуулан орно. Энэ хаалга нь 12 угийн ахлагч болж өгч байна. 12 угийн ахлагчт нь 12 хаалга болоод ингээд энэ газар руу бүх овог руу үржимсэн урган сар бүр ургаад орж ирдэг байх нь. Энэ бодит байдал. Тэгвэл энэ бүх нь юу болж байгаа вэ? Үнэхээр Бурхан энэ газар дээр бууж ирэх хэмжээний хаанчлал тэрхүү бүтэц зохион байгуулалт нь бүтээгдэх ёстой биш үү? Тэгвэл дэлхий дээр ямар ч газар ингэж Тэнгэрийн дүр төрхийн дагуу бүтээгдсэн газар хаана байна? Өнөөдөр Шинэ Тэнгэр газар 12 овог нь ингэж бүтээгдсэн. Тэгвэл ингэж зөвхөн зургал зураад байх биш. Бид бодит гэрэл зураг авчирсан. Шинэ Тэнгэр газар 12 овог сентим бүтцийн бодит байдал. Цаг үе нь 1995 оны 3 сарын 14-нд бүгд найрамдах Солонгос улс, Кёнги аймаг, Свон цогцлбор байгууламж цэнгэлт хүрээлэнд нэг өдөр нэг цагт 12 овгийн ахлагчийг босгож 7 сургалтын захирал 24 албатын даргаыг
Энэ бүгд Бурхны өмнө тангаргалсан байна. Ингэж Шинэ Тэнгэр газрын 12 овгийн сэнтийн бүтэц байгуулагдсан. Энэ нь Шинэ Тэнгэр газрын үүсгэн байгуулагдсан өдөр нь 1984 оны 3 сарын 14 бөгөөд 10 жилийн дараа хүмүүсийг цуглуулад сэнтийн бүтцийг байгуулах болсон. Эндээс эхлээ Шинэ Тэнгэр газар асар хурдцтай өссөн. Маш олон хүмүүс үнний үгийг дагаад энэ 12 хаалгаар нэвтрэн орох болсон. Тиймээс 2019 онд та бүхний маш сайн мэдж байгаачлан Шинэ Тэнгэр газар 12 овог урд өмнө байгаагүй 100 мянган хүний төгсөлтийн баяраар дамжуулан маш олон хүмүүс 100 мянга гаруй энэ хүмүүс Шинэ Тэнгэр газар руу үнний үгийг дагаад ирэх болсон нь энэ анхны боловсрсон үржимснүүдийг Бурхны өмнө өргөж байгаа. Тэр үйл ажиллагаа нь төгсөлтийн баяр байсан. Тиймээс илчлэл 4-р бүлгийн үгийн дагуу Тэнгэрийн зүйлийг хараад энэ газар дээр байгуулагдсан газар нь зөвхөн бүх зүйлийг харсан ялагч Шинэ Иохан амлалтын хончноор дамжин энэ газар дээр бүтээгдсэн Шинэ Тэнгэр газар 12 овог нь Бурхан хожим бүүн ирнэ гэж хэлсэн Бурхны хаанчлал болж өгч байна. Тэгвэл энэ газар руу явах ёстой биз дээ. Ямар байгаа зү? Тэгвэл яаж явах ёстой вэ? Явж чадах тэр арга зам нь илчлэл 5-р бүлэг дээр гарч байна. Илчлэл 5-р бүлгийн сэдв нь 7 тамгаар лацсан ном. За ингээд сүнсний ертөнц рүү гарсан Шинэ Иохан Бурхны баруун моторт байгаа 7 тамгаар лацтай тэр номыг харсан бөгөөд тэр үед болсон үйл явдлыг бичсэн нь 5-р бүлэг юм. Бэлтийн цаг үеийн илчлэл 4-р бүлэгтэй яг адилхан. Илчлэл 2-3-р бүлэгт захидлыг илгээсний дараа ингээд үйл явдал болсон газар нь сүнсний ертөнцийн Бурхны сэнтийн өмнө тэндээс харсан зүйл нь Бурхны баруун моторт байгаа 7 тамгаар лацсан номыг харсан. Тэр номыг Есүс авч байгааг харсан. Сонссон зүйл нь Есүс лацтай номыг аваад ингэхэд 4 амтан ба 24 ахлагчид маш их баяр хөөр болж хурхны өмнө нүрээрээ унаач мөн мөргөөд шин дууг дуулж байгаа. Тэгвэл тэр шин дууных нь утга нь юу вэ гэж сонсоод үзэх юм бол Есүсийн цусаар маш олон хүмүүсийг худалдан авч Бурхны хаанчлал ба тахилч бүтээгднэ гэдгийг Бурхны хаанчлал ба тахилч бүтээгдэхийг хэлсэн. Тэгвэл энэ үйл явдал нь яаж биелэгдэх болсныг Есүс 7 тамгаар лацсан энэ номыг авах нь ямар баяр хөөртэй маш чухал үйл явдал болоод ингэж Тэнгэр элч нар бүх бүтээлүүд баярлсан бэ. Ингээд илчил 5-ын энэ бүлгээр дамжуулъя. Эхлээд илчил 5-ын 1-ээс 3-р ишлэл хүртэл уншъя. Илчил 5-ын 1-ээс 3. Сэнти залрагчийн баруун моторт дотор нь болоод ар дээр нь бичсэн 7 тамга дарж лацсан хуйлмал ном байхыг би үзв. Мөн хин хуйлмал номыг нээж ласнуудыг нэвдвэл зохистой вэ хэмээн чанга дуугаар тунхаглаж вэ. Хүчит Тэнгэр элчийг би харав. Тэнгэрт ч газарт ч газрын доорч хинч тэрхүү хуйлмал номыг нээж доторхыг нь үзэж чадсангүй. Амен. За сайн уншлаа. За ингээд дахиад хэлье. Энэ илчилт ном нь бүр бүлэг болгон дээрээ хард сонссон нэг хүн байгаа. 4-р бүлэг дээр ч гэсэн би харлаа гэсэн. 5-р бүлэг дээр ч хүртэл би харлаа гэж эхэлж байна. Тиймээс энэ амлалтын хончин Шинэ Иохан болж байна. Энэ Шинэ Иохан нь хэнийг харсан бэ гэхээр Сэнти залрагч Бурхныг харсан. Тэгтэл баруун моторт нь 7 тамга дарж лацсан ном байсан. За тэгвэл энэ ном нь ямар ном бэ? Ямар ном болоод 7 тамгаар дарж лацтаад ингээд тэнгэрт ч газарт ч газрын дорч хинч нээж доторхыг нь үзэж чадхааргүй Бурхан барьж байсан байх уу? Энэ ном нь ямар ном бэ гэдгийг мэдмээр байгаа үстэй. За тэгвэл энэ ойлгохын тулд бүгдээрээ хуучин гэрээний цаг үе рүү явж ичээ. Энэ хуучин гэрээнд байгаа ластай ном гарч ирнэ. Энэ номыг мэдэх юм бол энэ номыг 5-р бүлгийн номыг бас мэдэх боломжтой. За ингээд хуучин гэрээний илчилтээр дамжуулан үгээ хуваалцъя. Исая 29-9-с 14-р ишлэл. Бурхан та нар саатагтун хүлээгтэн та нар нүдээ сохолж хараагүй болоо гэж хэлсэн үг. За яагаад гэвэл Бурхан тэдний дээр гүн нойрны сүнсийг бэлхүүлсэн байдаг. Ингээд тэр иш үзүүлэгчдэд
тэдний тэргүүн ба нүдийг нь хаасан байдаг. Тэгээд тэд гэдэг нь хинбэ гэхээр иш үзүүлэгч. Тэгвэл энэ иш үзүүлэгч нь ямар нэгэн зүйлийг харахгүй байна гэсэн үг. Энэ махан биеэрээ харахгүй байна, хараагүй байна гэсэн үг ш. Юуг харахгүй байна гэсэн. Тиймээс гэж хагаад та нарын зөгнөл нь бүхэлдээ лацтай номын үг болно гэж альцсан. Лацтай номын үг гэж хэлсэн тийм ээ. За тэгвэл энэ зөгнөл гэдэг нь юу юм? Зөгнөл гэдэг нь болохоор зэрэг аажимдаа нээгдэх зүйл. Тэгэхээр жинхэнэ үзэгдлийг нь, жинхэнэ дүрийг нь үзүүлээгүй гэсэн үг. Иш үзүүлэгчид ирээдүйд болох зүйлийг үзүүлэхдээ жинхэнэ дүрийг нь биш, үнэхээр сургаалт зөвлөлөөр үзүүлж өгдөг үстэй. Тэгвэл тэр иш үзүүлэгч нь ч гэсэн ямар үг вэ гэдгийг нь мэдэхгүй. Тиймээс энэ зөгнөл нь ямар нэгэн ирээдүйд болох зүйлийг мэдүүлж өгöd байгаа учраас энэ нь иш үзүүлэлт гэсэн үг. Ингээд харуулсан зүйлийг нь яг түүнийхэн дагуу л бичиж байгаа учраас ямар үг вэ гэдгийг мэдэхгүй. За үүнийг нь номчхонд өгөх юм бол юу гэдэг вүлээ? Өөрөөр хэлбэл Библийг маш сайн мэднэ гэж хэлээд байгаа хүнээс очих юм бол мэдэхгүй гэдэг. Асуух юм бол. За ингээд бичиг үсэг мэдэхгүй хүнээс асуух юм бол би бичиг мэдэхгүй учраас уншиж чадахгүй гэж хэлнэ. За тэгвэл энэ номчхон нь хончныг хэлж байна. Харин бичиг үсэг мэдэхгүй хүн нь итгэгчдийг хэлж байна. Эцэстээ эдгээр бүгдээрээ мэдэхгүй гэсэн үг. Тиймээс энэ сохор басан хүмүүс нь хэнийг хэлж байна? Энэ эдгээр хүмүүсийг хэлж байна. За мэдэхгүй бол мэдэхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. За тэгвэл ямар зүйл болдог вэ гэхээр ямар нэгэн хончид зарим хончид нь болохоор зэрэг Бурхны иш үзүүлгийн үгийг хүчээр тайлбарладаг. Тэгэхээр юу болдог вэ гэхээр амаараа уруулаараа эзэн минь гэдэг боловч зүрх сэтгэлээрээ хол байна гэж. Бурхан ч бол хүний зүрх сэтгэлд байдаг. Тэгвэл Бурхны тэр зүрх сэтгэл нь хүнд ирэх байтал тэндээс нь хол байгаад байна. Тиймээс ямар нэгэн зүйлээс ямар ч холбоогүйгээр итгэлийн амьдралаар яваад байна гэсэн үг. Бурхны хүслээс ондоо учраас. Хүний тушаал завраар яваад исэн учраас. Асуудал нь Бурхан энэ ластай номыг мөнгөхөд ластай чигээр нь байлгаад дуусгах гэж байгаа биш юм аа. Яагад гэвэл Хабакук 2-ын 2-оос 3 дугаар эшлэл дээр очиод үзвэл Бурхан энэхүү ластай ном нь, энэхүү зөгнөл нь тогтоогдсон цаг нь болох юм бол заавал энэ нь биелнэ гэдгийг хэлсэн. Бурхан энэ төлөвлөгөөгөө заавал биелүүлнэ гэсэн. Тэгвэл энэ зөгнөл лацтай ном нь Бурхан төлөвлөлөө заавал биелүүлнэ гэж бичсэн ном биш үү? Тэгвэл энэ ямар хэлбэрээр энэ нь биелэгдэх вэ гэдгийг мэдүүлж өгсөн. Яаж дамжигдах вэ гэдгийг Эзекиэл 1-2-3 дугаар бүлэг дээр маш сайн гарсан байдаг. 1-р бүлэг дээр ямар цаг үе юм бэ гэдгийг мэдүүлж өгдөг. Сонгогдсон ард түмэн Бурхны өмнө үнэхээр гар үндэстний Бурханд үйлчлээд Вавилонд олдлогдсон байх үед тэр үед сонгогдсон ард түмэн олдлогдсон байх үед Бурхан ирээд нэг хончин сонгож байсан нь тэр нь Эзекиэл иш үзүүлэгч байсан. Ингээ Эзекиэлийг сонгоод сүнсний ертөнцийн Бурхны Тэнгэрийн хаанчлалыг үзүүлсэн. Бүгдийг нь харсан Эзекиэл яасан? Үхтгэн унсан. Тэгээд Бурхан ирээд түүнийг босгоод юу хийж өгсөн бэ гэхээр ластай номыг, энэ хуйлмал номыг нээж өгсөн. Тэгэхээр энэ ном нээгдсэн. Одоо нээлттэй ном болсон. Тэр номоо Эзекиэл аваад ид гэж хэлсэн. Ингээд энэ эдсэн номынхон үгийг тэрслүү ард түмэнд очиод дамжуулах хэрэгтэй болсон. Гэхдээ өөр тийшээ бити яваарай. Үнэхээр хэл яриа нь ойлгомжгүй улс орон руу бити яв. Тэрслүү Израилийн гэрт очиж дамжуул гэсэн. За ингээд дамжуулахад чинь тэр хүмүүс сонсохгүй. Сонссон ч эс сонссон дамжуул. Миний үг гэж хэлээд дамжуул. Эзэн ийм айлдаж байна гэд дамжуулах ёстой гэж тушаасан. Тэгвэл Эзекиэл үүнийг үзэгдлээр хараад бичсэн бидтэй. Тэгвэл биелэх үе тэр биш байсан. Тэр үе биш байсан. Биелэгдсэн үе Есүсийн эхний ирэлтийн үе байсан. Есүс Бурханд байсан тэр нээлттэй номыг авч идээд одоо тэр тэрслүү ард түмэнд очиод дамжуулсан чинь нэг хариу үндэстний эмэгтэй ирээд өөрийнхөө охинд туслаад өгөөч гэж гуйхад Есүс юу ч хэлсэн бэ? Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хоньнууд руу илгээгдсэн гэж хэлсэн. Тэгэхээр Эзекиэлийн тэр туулсан зүйлийг
яг жинхнээсээ бол Есүстэй биелэгдсэн байна. Тиймээс энэ үгийг одоо дамжуулах ёстой Есүс. За дамжуулангууд энэ хүмүүс сонсох уу? Сонсохгүй. Тэгсэн чи Есүс яах ёстой? Та нарын сонсож байгаа энэ үг бол миний үг бол биш, эцгийн минь үг юм аа гэд дамжуулах ёстой. Иохан 14:24 дээр ингэж айлтсан. Хамгийн чухал нь Есүс энэ дамжуулж байгаа илчлэлт нь нээгээд үзүүлж байгаа, харуулж байгаа Бурхны жинхэнэ утгыг мэдүүлж өгч байна. Хүний тушаалаар сурчаад байгаа тэдэн нэгнүүдэд дахиад мэдүүлж өгч байна. Хүмүүс тэр үгийг хүлээж авахгүй боловч энэ үгийг хүлээн авсан нэгнүүд нь Есүсийн хүслийн дагуу илчлэлтийг авч Бурхныг мэдэх болж байгаа юм. Энэ хуулийг зааж байсан махан биеийн Израилийн энэ хүмүүс Бурхан өөрсдөө хамт байна гэж мэдсэн боловч үнэхээр үнэн хэрэгтээ Есүстэй хамт байсан байна. Үүнийг мэдэх болсон байна. Тиймээс Бурхныг мэдвэл юу болох вэ? Иохан 17-гийн 3 дээр царийн ганц үнэн Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн гэж хэлсэн. Мэдэх нь, тийм ээ? Тэгвэл Бурхныг мэдснээр мөнх амийг олж авах юм байна. Яагаад? Бурхан хаана байгааг мэдэх юм бол Бурханы байгаа газар руу явна. Тиймээс энэ лацтай номын иш үзүүлэг нь дэлгэгдвэл дэлгэгсэн номын үгийг хүлээж авсан тэр хончны үгийг сонсоод илчлэлтийг авч Бурханы үгийг сонсож Бурханыг мэдснээр мөнх амьд хүрэх юм. Энэ маш чухал. Тиймээс энэ нь хуучин гэрээний илчлэлтийн үйл явц байсан. За тэгвэл өнөөдөр ирээд эзний дахин ирэлтийн үед одоо Бурханы баруун мутарт 7 тамгаар лацсан ном байгаа. Энэ ном нь ямар ном бэ? Ямар ном болоод Бурхан ингэж хавдарч нууцлсан байх вэ? Энэ ном нь 7 тамгаар лацсан учраас нууцлсан гэсэн үг. Тэгэхээр энэ хэр зөгнөл буюу иш үзүүлэг байсан байна. Тэгвэл шинэ гэрээний 27 ном дундаас иш үзүүлгийн ном нь юу вэ? Тийм, илчлэлт ном. Түүнийг нууцлсан, юугаар нууцлсан? 2000 жилийн өмнө Илч Иоханд үзэгдлээр үзүүлж өгсөн. Өөр үзэгдлээр, тийм ээ? Яг түүнийг нь хараад түүнийхэн дагуу бичсэн учраас юугаар бичигдсэн бэ гэхээр зөвлөлөөр бичигдсэн. Тиймээс Бурхан зөвлөлөөр нууцлсан энэ илчлэлт номыг 7 тамгаар латтаад өөртөө байлгаж ирсэн. Тиймээс Матай 13-ийн 10-аас 15 дугаар ишлэлдэр Есүс ч гэсэн Тэнгэрийн хаанчлалын нууцыг нууцлсан энэ арга хэрэгсэл нь зөвлөл гэж хэлсэн. Ингээд Есүс өөрөө мэдээд ингэж байгаа биш. Тэгэхээр 1000 жилийн өмнө Бурхан Дуулал 78:2 дээр зөвлөлөөр ярина гэдгийг айлтсан. Тэгвэл энэ илчлэлт нь юугаар нууцлагдсан болоод ингээд Бурхан хавдарсан байх уу? Энэ бол биелүүлэх ёстой Бурханы нууц байсан. Бурхан юуг биелүүлэх гэж байгаа вэ? Адамын гим нүглээс хойш. Энэ гим нүгэлтэй энэ ертөнцид өгч байгаа энэ ертөнцийг амьдруулахын тулд бүх хүмүүсийг энэ гим нүглээс нь чөлөөлөхийн тулд Тэнгэрийн хаанчлалыг өгөхийн тулд мөнх амьдрахын тулд энэ бол Бурханы хүсэл биш үү? Тиймээс Бурхан энэ бүх нууцлсан зүйлээ илчлэлт номд бичиж өгсөн. Ялангуяа гим нүглээс болоод Бурхан явж оцсон. Тиймээс л хүмүүс үхээд байсан. Тэгвэл тэр гим нүглийг байхгүй болох ёстой. Тэр гим нүглийг үлдүүлээд байгаа диаволыг барих ёстой. Тиймээс энэ илчлэлтэд дайн бичигдсэн байдаг. Сатан диаволтой тулалдаад ялж түүнийг Яралгүй гүнд 20 хүртэл Бурхан төлөвлөөд бичсэн. Тэгвэл үүнийг Сатан диавол мэдээд өөрийнхөө дур зоргоор тайлад байвал болохгүй үстэй. Мөн саад учруулж болохгүй үстэй. Тийм учраас Бурхан нууцлсан. За тэгвэл энд нэг асуулт тавья. Сүнсний ертөнц рүү гараад шинэ Иохан харсан. Бурханы баруун мутарт ном байсан. Тэр ном нь илчлэлт ном байсан. Бидэнд байгаа энэ бодит ийм ном биш. Бурханы өөртөө байлгаж ирсэн энэ ном нь чухам энэ номыг хэн бичсэн юм бол? Яаж бичигдсэн юм бол? Үнийг Исая 14-ийн 24-р ишлэлээс очиод үзвэл Бурхан ирээдүйд биелүүлэх төсөл төлөвлөгөөг бүгдийг нь төлөвлөөд
түүнийг заавал биелүүлнэ гэд тангаргалсан байдаг. Тэгвэл энэ бүх зүйлс нь эцсийн үед биелэгдэж байгаа бөгөөд энэ номыг ч гэсэн хэн бичсэн байх вэ? Энэ амлалтыг заавал биелүүлэх ёстой Бурхан өөрөө бичээд өөртөө байлгаж байсан хэрэг. Хэн ч мэдэхгүй байсан. Ойлгож байна тийм ээ? Тэгвэл Тэнгэрт ч газарт ч хэн ч түүнийг нээж доторхыг нь үзэж чадахгүй гэсэн. Тэгвэл хэн ч мэдэхгүй байх нь зөв биз дээ. Тэгвэл мэдэхгүй гэж хэлсэн нь зөв байгаа зү. Исая 29-р бүлэг дээр үнэхээр тэр намчч хүн бичиг мэдэхгүй хүн ч гэсэн бүгд мэдэхгүй гэсэн биш үү? Тэгвэл тэр үед ч гэсэн хүний тушаал заавраар тайлж исэн. Өнөөдөр ч гэсэн хончин болгон өөрсдийнхөө энэ илчилтийг тайлдаг. Асуудал нь бүгд өөр өөр. Тиймээс Библиэд илчилтийг хизээч нэмж хасч болохгүй гэж хэлсэн. Яагад гэвэл энэ нэмж хасагдах зүйлгүйгээр биелэгдэх учраас. За ингээд нэмж хасаад буруу заагаад байх юм бол жинхэнэ болсон үйл явдал нь гараад ирэхэд тэд самуурна. Тиймээс тэр нь маш том нүгэл болж байгаа юм. Тийм хүн нь Тэнгэрийн хаанчлалд явж чадахгүй. Тэгээ бүр гамшигыг хүртэнэ гэд бүр анхаарал сэрэмжлүүлээд хэлж өгсөн. Тэгвэл энэ илчилтийг дур зоргоороо тайлдаг хончид байна. За зарим хончид нь энэ лацтай номыг газрын бичиг гэж хэлдэг. За зарим хончид нь болохоор зэрэг энэ дөрвөн амьтныг сайн мэдээний дөрвөн ном гэж хэлдэг. Илчил 4-р бүлгийг харсан биз дээ. Дөрвөн амьт нь дөрвөн тэргүүн тэнгэрлэгч байсан биз дээ. Тэгэд өмнөх 4 гэсэн тоон адилхан болохоор тэгээд идэг юм уу? Мэдхгүй. Тэгээд энэ дөрвөн амьт нь болохоор зэрэг амьд бийсийг хэлээд байна. За харин энэ сайн мэдээний ном нь болохоор зэрэг ерөөлтэй мэдээг дамжуулдаг номыг хэлээд байна. Яаж энэ хоёр хоорондоо адилхан байх юм? Энэ нь нэмж хасж байгаа юм. Мөн буруу зааж байгаа юм. Бүр цаашлах юм бол илчилтийг зааж чадахгүй байна гэдэг нь хасаж байгаатай адилхан юм. Тиймээс та бүхэн маш сайн сурч аваад, маш ухаарч, ойлгож аваад зөв гэрчилдэг байх хэрэгтэй. Тиймээс энэ номыг нээж доторхыг нь үзэх зохистой хүн байсангүй гэдэг. Ингээ Иохан ихэд үлдэг. Яагаад үлсэн бол? Учир нь энэ номын лац нь эвдэгдэхгүй бол энэ номын утга нь биелэгдэхгүй. Бурхны хаанчлал ба аврал нь байхгүй, биелэгдэхгүй гэсэн үг. Илчилт ном биелэгдэхгүй бол Бурхны энэ нууцлсан аврал, Тэнгэрийн хаанчлал мөнх амьд. Энэ үйл ажиллагаа биелэгдэхгүй. Сатан диавол нь баригдахгүй бол бид хэдий хүртлийн гимнүгэл донд амьдрах юм. Ингээд Иохан түүнийг мэдчихэд ихэд уйлсан байх нь. Өнөөдөр өдрийн шинэ Иохан ч гэсэн энэ зүйлээс болоод маш их уйлдаг байх нь. Хамгийн чухал нь ингээд уйлж байтал ахлагчдын нэг нэрээд маш баяртай мэдээг дуулгадаг. Тэр мэдээ нь юу вэ гэхээр энэ номыг нээхэн байгаа гэдэг. Тэр хүн хэн бэ? 5 дугаар бүлэг дээр очиод үзэх юм бол Юдагийн овгийн арслан Давидын үндэс гэж хэлсэн. Хэн блэ? Илчилт 22:16 дээр очиод үзвэл Давидын үндэс нь Есүс гэж хэлсэн. Тиймээс энэ лацыг эвдэх хүн хэн бэ гэхээр Есүс. Хин хүнгүү тайлаад идэг юм биш. Зөвхөн Есүс л тайлах нь байна. Тэгвэл энэ лацыг эвднэ гэдэг нь ямар үг вэ гэдгийг ойлгох ёстой. Лацыг эвднэ гэдэг нь лацтай байсан, энэ тамгаар лацсан байсан. Энэ лацыг нээнэ гэдэг нь үнэхээр бодит байдал дээр амлсан тэр үг нь биелэгдэж байгаа юм байна. Ингээ биелэгдсэн болохоор бодит дүр нь гарч ирж байна. Тиймээс энэ бодит дүр нь гарч ирснээр харагдаж байна. Энэ нь илчлэлт болж өгч байгаа юм байна. Тиймээс бодитоор Есүс илчил 6-8 дугаар бүлэг дээр эхнээс нь аваад 6 дахь лац хүртэл тайлдаг. Ингээд 7 дахь лац нь эцсийн лац эвдэгдснээр бодит дүр нь гарч ирдэг. Бичигдсэн үгийн бодит дүр нь. Тэгээд энэ гарч ирсэн бодит дүрийг бүрээ татаад мэдүүлж өгч байгаа юм байна. Ингээд 6-аар тайлбарлах юм бол лацтай номонд од гарч ирнэ гэдгийг 7 од гарч ирнэ гэдгийг хэлсэн. Яг гарч ирэхтэй болохоор зэрэг 7 хүн гарч ирдэг. Яг үн шиг бодит дүр нь гарч ирж байгаа нь илчлэлт болж өгч байгаа юм байна. Тиймээс Библиэд гарч ирж байгаа зүйл нь од гэж бичигдсэн боловч бодит дүр нь гарч ирэхтэй 7 илж энэ 7 хүн юм байна гэж ойлгоно. Тэгвэл лацыг эвдэх энэ болцол нь юу вэ? Энэ маш чухал. За болцол нь
ялсан учраас гэж хэлсэн. Тэгвэл Есүс хинтээ тулдаад ялсан байх уу? Иохан 16-гийн 33 дээр очиод үзвэл Есүс ертөнцийг ялсан гэж хэлсэн. ертөнцийг ялсан гэдсэн нь ямар утгатай вэ? Эфес 2 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлээр үзвэл ертөнцийг захирч байгаа нэг нь сатан диавол байсан. Тиймээс ертөнцийг ялсан гэдэг нь сатан диаволыг ялсан гэсэн үг. Тэгвэл сатан диаволыг ялаад энэ ялсан нь яагаад лацыг эвдэх нөхцөл болж энэ болцсон болж гисэн бэ? Сатан диаволын мөн чанар нууцыг мэднэ. Сатан диаволтой тулдаад ялсан учраас тэр хүн мөн чанар нууцыг нь мэдэж тэр ямар үг үйлдэл хийдэг, ямар үг гаргадаг, яаж цаадчруулдгийг гэдэг бүгдийг мэдж байгаа юм. Тэгэхээр лоовирчин гэдгийг мэдсээр байж хүн тэр хүнд очиад хурдагдах уу? Үгүй үстэй. Харин үнэхээр лоовирчин гэдгийг мэдгүй хүмүүс түүнд мэхлэгдэт байгаа учраас тэнд нь очиод хэлээд өгөх юм бол хүмүүс дахиж мэхлэгдэхгүй. Тиймээс энэ сатан диавол нь Бурхны ямар нэгэн үйл ажиллагааг биелүүлэхэд саад учруулсан ч гэсэн ялсан Есүсийн тэрхүү болцол нь лацыг эвдэх болцол нь болж өгсөн байна гэдгийг ойлгол зохимжтой. Хамгийн чухал нь энэ лацыг эвдээд амлалтыг биелүүлж байгаа нь. Энэ биелсэн зүйлийг нь Есүс Тэнгэрт ч гэсэн биелүүлсэн. Мөн ялсан учраас энэ газар дээр ч гэсэн ялагч нэгэн байж энэ газар дээр амлалтын үгийн бодит дүр нь гарч ирэх үед түүнийг харж сонссон мөн гэрчилж өгөх биш үү? Тиймээс энэ лацыг эвдэх үед хажууд нь байж харж сонссон гэрчилсэн нэгэн байгаа юм. Энэ хэн бэ? Есүсийн амлалтын хончин шинэ Иохан. Амос 3:7 дээр Бурхан өөрийнхөө нууцыг өөрийн боол зарц нартаа мэдүүлэхээс нааш тэр юу ч хийхгүй гэж айлдсан. Тэгвэл Илчилт 1, 2, 3 дугаар бүлгийг бүгдийг нь харсан нэгэнд Тэнгэрийн сүнсний ертөнц рүү гаргаж ирээд 4 дугаар бүлгээс бүр төгсгөлийн бүлэг хүртэл бүгдийг нь харуулж өгсөн. Эхний бүлгээс 22 бүлэг хүртэл ингээд харуулчаад яг үүний дагуу энэ газар дээр биелүүлгээд үүнийг 8 дугаар эшлэл дээр юу ч хэлсэн бэ? Яхан би бол эдгээр зүйлсийг үз сонсон нэг юм. Үүнийг очиод дамжуул гэж хэлсэн чуулганууд руу. Ингээд энэ лацыг эвдэх бүрд би харлаа, би сонслоо гэж байгаа нэг хончин байгаа гэсэн үг. Ойлгож байгаа үстэй. Тэгвэл энэ хончноор дамжуулаад бүгд гэрчлэлийг авах ёстой. Тэгвэл одоо энэ элчлэлтийн дамжигдж ирсэн үйл явцаар дамжуулан энэ үг хэрхэн бидэнд дамжин ирсэн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл энэ лацыг эвдэх хүн нь Есүс. Есүс бодитоор энэ хураг болох Есүс гарч ирээд Синтед залрагчийн баруун мутраас номыг авдаг. Хэн блэ? Есүс. Тэгвэл Есүс энэ номыг Бурханаас авсан. Яах гэж? Лацыг нь эвдэхийн тулд. Тэгвэл энэ нь ямар чухал зүйл вэ гэхээр энэ 7 дугаар ишлэл маш чухал. Ингээд Тэнгэрт бөөн баяр хөөр болдог. Яагаад вэ гэхээр энэ элчлэлтийн дамжуулалт нь эхэлж байгаа учраас. Тэгэхээр бид нар элчлэлт 1-ийн 1-р ишлэлийг мэднэ. Есүс Христийн элчлэлт гэдэг. Энэ нь Бурхан түнд өгсөн гэдэг. Тэгвэл Бурхан ямар нэгэн зүйлийг түүнд өгсөн байна. Юуг өгсөн бол? Бурханы өгсөн зүйл нь Ласта номыг өгсөн. Авсан тэр нь Есүс байсан. Тиймээс Есүс Христийн элчилт болсон. Яагаад? Ласта номыг аваад Есүс нээсэн учраас. Тиймээс Бурхан түнд өгч удахгүй болох ёстой зүйлсийг 1-ээс 22 дугаар бүлэг бүх бүлгийн үйл явдал тийм ээ. Ингээд удахгүй болох ёстой зүйлсийг хүнд боолуудаа үзүүлэхийн тулд өөрийн тэнгэр илчээ. Өөрийн бол Иоханд илгээлээ гэдэг. Ингэж илчлэлт дамжигдах ёстой байдаг. За тэгвэл энэ эхлэл нь хаана вэ? Бурханд байжгаад Есүс рүү очиж эхэлж байна. Тэгэхээр хураг Бурханаас энэ номыг авч байгаа нь маш чухал зүйл байсан байна. Бүгдээрээ 6-аар дамжуулан харъя. Бурханы баруун мутарт 7 тамгаар лацсан ном байдаг. Есүс энэ лацтай чигээр нь номыг авсан. Тэгвэл Есүс энэ номыг нэг нэгээр нь лацыг нь эвдээд биелүүлж байна. Ингээд
биелэгдэх юм бол ном нь нэгдсэн. Ингэж бодитор нь гарч ирсэн. Амлалтын дагуу ингээд энэ номыг боолуудад үзүүлэхийн тулд Тэнгэрлэгчээ Иохан руу илгээнэ гэж хэлсний үгийн дагуу илчлэлт 10 дугаар бүлэг дээр очиод үзэх юм бол 10 дугаар бүлэгт Тэнгэрлэгч тэр номыг авч гарч ирдэг. Хинд идүүлэх ёстой байлээ? Иоханд идүүлж өгч байгаа. Тиймээс Ластай номыг 6, 8 дугаар бүлэг дээр Лацыг нь эвдээд биелүүлж энэ дэлгэсэн номыг 10 дугаар бүлэг дээр Тэнгэрлэгчд өгөөд өөр Тэнгэрлэгч энэ Тэнгэрлэгч нь өөртөө байлгаад иж болохгүй те. Ийм боолд өгөх ёстой. Боол Иоханд өгөх үстэй. Тиймээс өнөөдөр шинэ Иоханд үгийг өгсөн бөгөөд Иохан нь яах ёстой вэ? Номыг авч идээд олон ард түмэн үндэстэн хилтэн хаадад дахиж иш үзүүлэх ёстой. Ягаад? Бүгд хүний тушаалыг авсан учраас дахиж зааж өгөх ёстой. Тэгвэл энэ үгийг сонсогчд байгаа. Бүх чуулгануудад энэ үгийг дамжуулдаг. Тэгвэл энэ үгийг авсан нэгнүүд нь бүгд Тэнгэрийн амжилт явуучих. Бүгд боолууд болчих уу? Үгүй. Боолууд гэх юм бол Бурхны үгийг сахидаг нэгнүүд юм. Тиймээс илчлэлтийг энэ боолуудад дамжуулна гэдэг нь маш олон сонсогчид дундаас энэ үгийг сонсоод хүлээн зөвшөөрч гарч ирсэн хүмүүс юм. Тиймээс илчлэлт 14 7 дугаар бүлэг дээр очиод үзвэл Есүсийн энэ илчлэлт өгч байгаа энэ илчлэлтийг Иохан ноос аваад энэ үгийг сонсоод ургац сураагад нь тамгалагдсан хүмүүс. 12 овгийн хүмүүс боолуудын бодитор болж байна. Ойлгож байна тийм ээ? Тэгэхээр ингэж илчлэлтийн дамжуулалт болж байна. Илчлэлтийг авч байж Бурхныг мэдэх болж Бурхныг мэдж байж мөнх амьдрна. Энд хамгийн чухал зүйл нь энэ номыг шинэ Иохан гэх нэг хүндэл идүүлсэн. Тийм учраас бүх хүмүүс хинээс энэ үгийг авах ёстой. Бурхан Есүс Тэнгэрлэгчээс авах биш. Тэгэхээр энэ илчлэлтийн дамжуулалтын амлалтын дагуу харах юм бол Есүс Бурхан энэ Тэнгэрлэгч нь сүнс харин шинэ Иохан махан бий. Тэгвэл энэ номыг Иоханд л идүүлсэн. Тиймээс энэ ном нь зөвхөн Иоханоос очиж гэрчлэлийг нь авах боломжтой. Бурхны бүх энэ хүслийн дагуу үгийг авсан Иохан нь энэ үгийн дамжуулах нь өөрийнх нь үүрэг, харсан сонссноо дамжуулах нь үүрэг. Бүх хүмүүс харин энэ Иоханоос очиод илчлэлтийг авах нь Бурхны амлалтыг сахидаг итгэлийн амьдрал болж байгаа юм. Ойлгож байна тийм ээ? Тэгэхээр энэ амлалтын дагуу сахидаг итгэгч байх хэрэгтэй. Тэгвэл энэ нэх чухал биш л сонсохгүй байсан ч болно. Маш чухал учраас ямар чухал вэ гэдгийг Илчлэл 5-ын 9-өөс 10 дугаар ишлэлийг очиод уншъя. Илчлэл 5-ын 9-өөс 10. Тэд шин дуудулж, хуйлмал номыг авч ласнуудыг нь эвдэх зохистой та мөн. Учир нь та нядлуулсан бөгөөд бүх овог хил ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг бурханд өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ. Та тэднийг бидний бурхны төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байла. Амен. За сайн уншлаа. За ингээд энэ уншсан зүйл бидэнд маш чухал, маш найдвар болсон үг юм. Одоо Есүс ялсан учраас Бурханаас номыг авсан. Ингээд Лацыг нь эвдсэн. Эвдэхээр ямар зүйл болж байгаа вэ гэхээр маш олон хүмүүсийг Есүсийн цусаар худалдан аваад аварч яана гэсэн үг. Бурхны хаанчлал ба тахилчийг бүтээж энэ газар дээр хаанчлана гэдэг нь маш чухал утга юм. Ингээд та бүхэн энэ утгыг хэн хамгийн сайн сонсох ёстой вэ гэхээр дэлхийн өнцөг булан бүрт би намлагч пасторууд. Яагаад вэ гэхээр одоо эцэст нь Есүсийн цусны авралын үйл ажиллагаа биелэгдэж байгаа учраас бид эзний тэр үнэхээр цуснд маш хүч чадвар бий гэж магтан дуулдаг. Тэгвэл тэр хүч чадвар нь хизээ, хэн дээр, яаж биелэгдэж байгааг мэдэхгүй бол энэ авралын үйл ажиллагаа нь надтай холбоогүйгээр биелэгдэж байна. Гэвч энэ пасторууд илчлэлтийн үгийг маш сайн сонсоод үнэхээр хайртай итгэгчтэй зааж мэдүүлж өгөх юм бол маш олон хүмүүс аврагдах болно. Үнийг заавал анхааралтай сонсоод бүх итгэлийн гэр бүл та бүхэн минь
ямар зүйл болох гэж байгааг мэдвэл сайн байна. За ингээд 4 амтан 24 ахлагчид маш их баярлаа шин дууг дуулж байгаа. За шин дуу гэдэг нь юу вэ? Энэ шин дууг ойлгохын тулд бүгдээрээ дууны тухай эхлээд мэдэх хэрэгтэй. Библиэд хэлж байгаа дуу гэдэг нь болохоор зэрэг иш үзүүлэхийн сайн мэдээг хэлж байна. Дэд хул 31-ийн 19-с 21 30 дугаар ишлэлээр очиод үзэх юм бол Бурхан Израилийн ард түмний төлөө дуу зохиогоод энэ бүгдийг дуулуулаарай гэж Мосед хэлсэн. Ирээдүйд болох зүйлсийг дуу болгон бичиж өгсөн. Иймээс ирээдүйд болох зүйлсийг дуу болгон дуулж байгаа учраас энэ иш үзүүлэхийн сайн мэдээ болж байгаа юм байна. Тэгвэл энэ дуу нь иш үзүүлэг юм бол шин дуу нь юу вэ? Шин дуу гэдэг нь үнэхээр өмнө нь сонсоогүй хинт сонсоогүй дуу байх нь. Тэгэхээр иш үзүүлэх нь иш үзүүлгээрээ л байгаад байх биш. Бодит байдлаар гарч ирээд тэрхүү бодит байдлыг биелүүлж өгөх юм биш үү? Тэгэхээр шин дуу гэдэг нь иш үзүүлэг биелэгдсэн бодит байдлын сайн мэдээ болж байна. Бодит байдлын сайн мэдээ. Ойлгож байна тийм ээ? Тэгэхээр энэ шин дууг хэн дуулж байгаа вэ гэхээр Илчил 5 дугаар бүлэг дээр 4 амтан ба 24 ахлагчид дуулдаг. Тэнгэрийн сүнсний ертөнцид харин Илчилт 14 дугаар бүлэг дээр очиод үзэх юм бол Бурхны синтив 4 амтан 24 ахлагчдын өмнө энэ шин дууг дуулж байгаа хүмүүс байгаа. Эдгээр нь анхны боловсрсан үр жимс 144 мянга хамгаалагдсан тийм ээ. Тэгэхээр мөнхийн сайн мэдээг дуулж байна гэж хэлдэг. За үүнийг дараа нь тайлбарлана. За ингээд шин дууг ойлгосон. Одоо 4 амтан 24 ахлагчид шин дууг дуулж байгаа нь Илчилтийн биелэлтийн үед илчилтийн иш үзүүлэг биелэгдэх юм бол энэ бодит байдал нь гарч ирнэ гэдгийг шин дуу болгон урьдчилаад дуулж байгаа юм байна. Тэгвэл энэ бодит байдал нь юу гарч ирэх вэ? Ингээд бүх овог, хил, арт түмэн үндэснээс хүмүүсийг цусаараа худалдан авч байгаа. Есүсийн цусаар хүмүүсийг худалдаж аваад аварна гэж байгаа бол тэгвэл энэ овог, хил, арт түмэн үндэстэн гэдэг нь хаана байна вэ? Энэ нь гим нүгэл дунд баригдсан байгаа газар юм. Яагаад гэвэл Есүсийн цусаар гим нүглийн төлөө энэ уучлалын төлөө гаргаж ирж байна. Тэгэхээр энэ газар болохоор зэрэг гим нүгэлд баригдсан газар байна. Хинт баригдсан байгаа вэ гэхээр Илчилт 13 7 дугаар ишлэл 17 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлээр үзвэл Луунаас ирэх мэдлийг авсан 7 дахь 11-т Аратан гэж сатаны хончид тэдний бүтэц байгууллагыг баригдсан байгаа юм байна. Тэгвэл энэ газар нь махан биеийн үндэстэн үү? Сүнслэг үндэстэн үү? Энэ болохоор зэрэг зөвөрлсөн үндэстнийг хэлж байна. Энэ ямар газар вэ гэдгийг тодорхой мэдүүлж өгч байгаа нь эхлээд бүгдээрээ энэ үндэстэн хаанчлалыг захирж байгаа хааныг мэдэх ёстой. Хаан бол энэ хаанчлалыг захирна. Тэгвэл Библиэлд хаан гэдэг нь 1-р Петр 2:9 дээр хаан мэд тахилч гэж хэлдэг. Хончин байгаа биз? Тэгэхээр энэ хаанчлал нь үнэхээр энэ хончны захирж байгаа хаанчлал гэх юм бол сүм болно. Тэгвэл энэ хончны захирж байгаа сүмийн ард түмэн нь хэн болох уу? Итгэгч нар болно. Ингээд энэ хилтэн гэдэг нь болохоор зэрэг энэ улсын хөлийг нь хэлээд байна. Өөрөөр хэлбэл энэ сүмийн хил гэдэг нь юу болох вэ? Сургаал болно. Тэгвэл овог гэдэг нь болохоор зэрэг олон үндэстэн хаанчлалууд нийлээд байгаа газрыг хэлнэ. Тэгэхээр энэ урсгал болж байгаа юм байна. Тэгэхээр дэлхийн бүх сүм чуулганууд яаж вэ? Бүх сүм чуулганууд нь энд энэ байгаа хүмүүсийн дундаас Есүсийн цусаар хүмүүсийг худалдаж авч байна. Тэгвэл Есүсийн цусаар худалдаж авна гэдэг нь Есүсийн цусаар аварна гэсэн үг биш үү? Тиймээс Есүс өөр зүйлээр ингээд аварч болох байтал яагаад цусаар аварна гэсэн? Есүсийн цусаар аварна гэсэн энэ үгийг бүгдээрээ гарал үүслийг нь очиод авч үзье. Мосегийн үе. Мосегийн үед очиод үзэх юм бол Египтэд баригдсан байгаа Израилийн ард түмнийг Бурхан дуудан гаргаж ирэхийн тулд аврахын тулд авралын энэ материал юу болсон? Хурганы цус мах болсон. Ингээд энэ хурганы цусыг болохоор зэрэг хаалга хатвчин дээрээ түрхээд тэгэхээр мах нь үнэхээр
иддэг. За ингээд энэ гамшиг нь ирэх үед Израилийн ард түмэн байна, сонгогдсон ард түмэн байна гэд энэ гамшиг нь дээгүүр нь өнгөрөөд гарсан байна. Ингээд дээгүүр өнгөрөх гэж хэлдэг юм байна. Тэгвэл энэ үед хэрэглэгдсэн хурган нь болохоор зэрэг золиосын энэ хураг болж өгсөн байна. Ингээ Мосегийн үед басан зүйл нь болохоор зэрэг хуулбар сүүдэр байсан. Жинхэнэ үзэгдэл нь бол биш байсан. Тэгвэл эхний эрэлтийн үед очиод үзэх юм бол жинхэнэ үзэгдэл нь гарч ирж байгаа. Хэн блэ? Есүс. Иохан 1:29 дээр баптист Иохан Есүсийг хараад ертөнцийн нүглийг өргөж бурхны хургыг харагдсан гэж хэлдэг, тийм ээ. Ингэж хэлсэн. Тэгвэл Есүс хурганы боддур юм бол тэгвэл Есүсийн тэр мах цусыг мэдэх ёстой юм. Махан бие мах цус биш. Иохан 6-гийн 51-ээс 58 дээр харах юм бол Есүс өөрийгөө Тэнгэрээс бун ирсэн амьд талах гэж хэлсэн. Энэ талахыг идэх юм бол мөнхөд амьдрнаа гэсэн. Тэгвэл тэр талахны бодит дүр нь миний мах цус гэсэн. Тэгвэл энэ Тэнгэрээс бууж ирсэн амьд талахны бодит дүр нь Есүсийн цус мах гэж хэлсэн. Тэгэхээр Есүсийн мах цус бол биш. Тийм ээ. Тэгвэл Бурхан үг юм бол Есүс үг. Аав нь үг бол үн үг байна. Тэгвэл энэ Есүсийн мах цус нь үг биш үү? Тэгвэл хүмүүс үүнийг мэдэхгүйгээр тэгэхээр тэр талхны төлөө л Есүсийг дагаад байсан. Петр болон бусад шавнар эзэн мөнх амийн үг танд байхад бид хэн лөө явах юм бэ гэж хэлдэг. Тэгэхээр Есүсийн цус бол Есүсийн өгсөн илчилтийн үг юм байна гэдгийг мэдэх болно. Ойлгож байна, тийм ээ? Ингээд Есүсийн цус ба мах нь юу вэ гэхээр илчилтийн үг. Есүс хураг юм бол Есүсийн илчлэлтийн үгийг авч байж жинхэнэ авралт хүрнэ. Тиймээс Иохан 5:24 дээр Есүс хэлэхдээ миний үгийг сонсох юм бол үхлээс амь руу шилжнэ гэж хэлсэн. Дээгүр өнгөрч байгаа үстэй, тийм ээ? Тэгэхээр энэ авралын материал нь хурганы цус Есүсийн цус болсон байна. Ингэж бодтой байдал дээр гарч ирдэг. Есүс тэгвэл дахин ирэлтийг амлаад шавнартайгаа Луг 22:14-с 24 дээр Есүсийн цусаар шинэ гэрээг байгуулсан. Шинэ гэрээ, тийм ээ? Тэгвэл шинэ гэрээг яаж байгуулсан бэ гэхээр энэ дээгүр өнгөрөх баярын зоогийг үнэхээр идэхийг хүсэж байна. Тэгтэл тэр гадуур байгаа хүмүүс болохоор Израильчууд, Юдачууд юу гэдчихсэн? Жинхнээсээ л тэр хургыг барьж идээдсэн байна. Тэгтэл Есүсийн шавнар болохоор зэрэг хург болох Есүсийн үгийг сонссон. Энэ үг дээгүр өнгөрөх баярын энэ хоолыг та нартай идэхийг хичнээн ч хүссэн гэж хэлдэг. За тэгэхээр энэ хоол нь Есүсийн цус байсан. Ингээд хэлсэн үг нь эцгийн хаанчлалд биелэгдтэл дахиж энэ дээгүр өнгөрөх баярын хоолыг идэхгүй гэсэн зоогийг. Яагаад гэхээр одоо Есүсийн энэ цусны үгийг идэж чадахгүй гэсэн үг. За тэр хүртэл дарс талахаар тэмдэглэж байсан. Хамгийн чухал нь эцгийн хаанчлал биелэгдтэл яагаад идэж чадахгүй гэсэн бэ? Тэгвэл эцсийн үед эцгийн хаанчлал биелэгдвэл түүнийг идэж болох нэ. Тэр эцгийн хаанчлал нь ямар хаанчлал юм? Илчлэлт 5:9-10 дээр очиод харвал бүх овог хэл ард түмэн үндэстнээс энэ гим нүгэл донд байгаа хүмүүс бүх чуулгануудаас, тийм ээ, Есүсийн цусаар худалдаж авч байгаа юм байна. Тэгвэл Есүсийн цус нь юу вэ? Илчилтийн үг байсан. Тэгвэл Есүс Христийн илчилтийг хэн дамжуулж өгсөн? Шинэ Иохан дамжуулалтын дараалтын дагуу авсан. Энэ илчилтийн үгээр яаж байгаа вэ гэхээр энэ хүмүүсийг худалдаж авч байна. Тиймээс энэ Есүсийн илчлэл шинэ Иоханаар дамжигдан энэ гэрчлэгдэж байгаа илчилтийн үг нь ямар чухал вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр үг нь эцсийн үед өгнө гэж хэлсэн учраас Есүсийн цусны үг бөгөөд тэрхүү илчилтийн үгээр хүмүүсийг худалдаж аваад тэр цусны үнээр худалдаж аваад Бурхны хаанчлал ба тахилчийг бүтээнэ гэсэн эцгийн хаанчлалд дахиж идэх болно гэсэн тэр эцгийн хаанчлал нь ингэж бүтээгдсэн юм байна. Ойлгож байна тийм ээ?
Тиймээс хураг болох Есүсийн цусны энэ үр дүн эзний дахин ирэлтийн үед, өөрөөр хэлбэл илчилтийн бэлэлтийн үед эцэст нь гарч ирж байна. Тиймээс Ичил 5-ын 9-10-ыг харсан. Ингээ хүмүүсийг худалдаж авна гэсэн Ичил 1-ийн 5-аас 6 дээр тэр цусаар гимнүглээс нь чөлөөлнө гэсэн үг байдаг. Ингээ Ичил 7-гийн 14 дээр үлэмжих зовлон донд Есүсийн цусаар дээлээ угаагаад цагаан болгож байгаа Бурхны өмнө гарч ирж байгаа хүмүүс байгаа. Цагаан утаснууд байгааз. Тэгээд Бурхны хаанчлалыг биелүүлэхийн тулд Сатан диаволтой тулдаад ялах ёстой. Тэр тулдаад ялах зэвсгэнч гэсэн энэ хурганы цус гэрчлийн үг байсан. Тиймээс эзний дахин ирэлтийн үед эцэст нь 2000 жилийн өмнө энэ цусаа урсган одсон. Эзний тэр цусны үр дүн илчилтийн бэлтийн үед гарч ирж байна. Үнэхээр бид нар энэ Есүсийн цусны үр дүн, энэ чадвар, энэ бүгдийг бид нар аваад бүгд аврагдах ёстой биш үү? Гимнүглээ уучлуулах ёстой биш үү? Тиймээс энэ дээгүр өнгөрөх баярын хураг Есүсийн цусны аврал нь яаж бэлэгдсэн бэ гэхээр гэрчлэгдэж байгаа илчилтийн үгээр энэ хүмүүсийг худалдаж аваад Бурхны хаанчлал ба тахилчийг бүтээж байгаа юм. Тэгвэл Бурхны хаанчлал ба тахилч болох нь ямар агуу ерөөл вэ? Дэлхий дээр хаанчлнаа гэсэн учраас энэ хаан нь хончин хэлж байна. Тийм. Тэгэхээр илчлэлтийн энэ амлалтын үг нь бэлэгднэ гэд хэлээд байх биш. Бэлэгдсэн бол мэдэх энийг итгэх ёстой. Ингээд илчилтийн үгийг эзэмшсэн шинэ хончид гарч ирж байна. Тэд нь Бурхны хаанчлал шинэ тахилчид болж байгаа юм. Шинэ хончид болж байна. Ингээд энэ бодит төрүүд нь хинбэ гэхлээр Илчилт 14 дугаар бүлэг 7 дугаар бүлэг дээр үзвэл ургац сураагдан хамгаалагдсан шинэ хаанчлал 12 овгийн 144 мянга гарч байна. Түүний гэрчлэл нь юу вэ гэхээр энэ нэгнүүд л шин дууг дуулдаг гэсэн. Шин дууг. Амлалтын үг биелэгдсэн бодит байдлын сайн мэдээ. Эзний дахин ирэлтийн үед энэ илчлэл болж байна. Илчлэлтийн иш үзүүлэг ба бодит байдлын сайн мэдээ. Энэ шин дууг Бурхны сэнтийн өмнө 4 амьтан 24 ахлагчдын өмнө шин дууг дуулаад энэ дууг сурч чадах хүмүүс нь 144 мянгаас өөр хүн байхгүй гэдэг. Эдгээр нь хаанд байгаа хүмүүс вэ гэхээр 12 овгийн хүмүүс. Ойлгож байна тийм ээ? Ингэж Есүсийн дээгүр өнгөрөх баярын хураг, Есүсийн цусны аврал нь хэрхэн бэлэгдсэн бэ? Тэр бодит төр нь юу юм бэ гэдгийг авч үзлээ. Ингэж 4-5 дугаар бүлгийг бүгдээрээ эмхтгэе. 4 дугаар бүлгээр дамжуулан үзэх юм бол Тэнгэрийн сүнсний ертөнц рүү гарч ирсэн хүн зөвхөн шинэ Иохан нэг л хүн байгаа. Тэгвэл энэ газар дээр Тэнгэрт биелсэн шигээ энэ газар дээр Тэнгэрийн хаанчлалыг биелүүлж чадах хүн нь шинэ Иохан юм. Тэгвэл шинэ Иохан Бурханд байсан энэ ластай номыг Есүс аваад 6 дугаар бүлэг 8 дугаар бүлэг дээр энэ номын бүх лацыг нь эвдээд дэлгэгдсэн энэ номыг Тэнгэрлэгчд өгөөд Иоханд идүүлж өгөөд Иоханд идүүлж өгсөн тэрхүү илчилтийн үгээр Есүсийн цусны авралын үг нь болж маш олон хүмүүс аврагдана гэж альцсан. Тийм учраас өнөөдөр өдөр бид тэрхүү цусны үгийг гэрчлэлийг нь авах ёстой. Тиймээс бидэнд аврал байх ёстой биш үү? Энэ илчилтийн үгийг дамжуулах хүн нь зөвхөн шинэ Иохан нэг л хүн байгаа. Тиймээс та бүхэн бид яах ёстой? Энэ үгэнд нь итгээд сахидаг итгэж болох ёстой. Ингээд 4-5 дугаар бүлэг дуусж байна. Дараагийн цаг дээр Илчилт 6 дугаар бүлэг. Есүс одоо номыг авсан учраас лацыг эвдэж байгаа. Тэгэхээр 6 дугаар бүлэг дээр очиод үзэх юм бол лацыг эвдэх бүрт бодит төр нь гарч ирж байгаа. Тэрхүү бодит төр нь юу вэ гэдгийг та бүхэн заавал дараагийн цагаар нэгтлэн суралцаасай гэж хүсэж байна. Дэлхийн өнцөг булан бүртвэ хайрт номлогч пасторууд, итгэлийн гэр бүл та бүхэн одоо бол үлэмжих зовлонгийн цаг үе юм. ертөнц дэндүү хүнд нөхцөл байдалтай байна. Энэ зовлон дунд ч гэсэн Бурхан үнэхээр хичээнгүйлэн ажиллаж, Илчилт 7-гийн 14 дээр үе олон цагаан хувцаснууд үлэмжих зовлон дундаас Есүсийн цусаар аврагдана гэж айлдсан. Энэ аврагдсан юмуд хаан цуглах уу? Илчилт 7-гийн 9-оос 10 дээр очиод үзэх юм бол Синтез залрагч Бурхан ба хурганы өмнө гарч ирнэ гэж айлдсан.
Тэгвэл Бурхантай нэг болж байгаа үстэй. Тийм ээ. Бид ч үнэхээр одоо хүнд байх тусам яах ёстой? Нэг болох хэрэгтэй. We are one гэд. Эхлээд Бурхантай нэг болох хэрэгтэй. Тэгхийн тулд Есүсийн цусаар гимнүглээ угаагаад аврагдах хэрэгтэй. Тэрхүү цус нь өнөөдөр өдрийн Есүсийн илчилтийн үг байв. Тэр илчилтийн үг нь илчилт 10 дугаар бүлэг дээр нээлттэй номыг авч идсэн амлалтын хончноос ирнэ. Тэгвэл яах ёстой? Энэхүү илчилтийн үгээр бид эхлээд нэг болох ёстой биш үү? Бурхантай нэг болох биш үү? Тэгвэл эхлээд хэн нэг болох ёстой вэ? Энэ илчилт нь Есүс Христийн илчилтийн бол ямар ч шашнаас илүүтэйгээр Есүст итгэдэг Есүсийн чуулганы бүх пастор, номлогчид, итгэгчид эхлээд нэг болох ёстой биш үү? Түүний дараа нь бусад бүх шашин болон мөн бүх үндэсний хүмүүс болох юм. Энэ бол жинхэнэ их тайван мөн. Илчилтийн эцэст нь Бурхан дайсан диаволаа барьж үнэхээр Бурхан захирдаг Тэнгэрийн хаанч ламлагдсан байгаа. Жинхэнэ эрхчлөө. Тэрхүү эрхчлөөнд доторх их тайван, хайр нь бэлгсэн. Дахин хууль гим нүгэл гэж байхгүй. Дивааж нь Тэнгэрийн хаанчлал юм. Бид бүгдээрээ we are one. Нэг болоод Есүсийн цусаар гим нүглийн өөрчлөлт авч Бурхны нэг үрээр төрсөн Тэнгэрийн хаанчлалын гэр бүл болж жинхэнэ дайныг зогсоож инх тайвны ертөнцийг цогцлоох Тэнгэрийн хаанчлалын гэр бүл болоосай гэж хүсэж байна. Та бүхэндээ хайртай шүү. Заавал нэг болъё. We are one. За одоо энэ өгсөн үгэнд талархаад Бурхандаа залбирцгаая. Үнэнхүү талархалт Бурхан минь Бурхны шин гэрээ илчлэлт номын иш үзүүлэг ба бэлэлтийн гэрчлэл Шин Тэнгэр газрын цахим үгийн семинарыг нээж өгсөн ивэлт тань чин сэтгэлээсээ талархаж байна. Өнөөдөр илчлэлт 4-р бүлэг 5-р бүлгийн үгийг гэрчлэлээ. Гэрчлэгдсэн үгээр дамжин дэлхийн улс бүрт байгаа номлогч пасторууд болон итгэгчид олон шашин шүтгчдийн зүрх сэтгэлийг та удирдах өгнө. Одоо бол илчлэлтийн бэлэлтийн үе бөгөөд хүсэл тань Тэнгэр чигээ газар дээр бэлэгдэж байгаа үе юм. Есүс Христийн илчлэлтийг илчлэлт 10-р бүлэгдэр нээлттэй намыг авч идсэн амлалтын хончин шинэ Иоханаар дамжуулан бүх дэлхий даяар тунхаглагдж буй үе гэдгийг ойлгуулж өгнө. Ялангуяа дэлхий даяар буй Христийн шашны номлогч пасторууд энэхүү шинэ гэрээ илчлэлтийн үгийг сайтар ойлгоод зааж бүх итгэгчдийг Тэнгэрийн хаанчлалд явуулахаар чиглүүлдэг хамгийн их хэрүүлтэй пасторууд болохоор замыг нь нээж өгнө. Энэ цагт хамт байгаа хүмүүсийн өрх гэр, ажил хэрэг хийж буй бүх зүйлд нь Бурхны өрөөлийг бэлхэм дүүргэн өгч дараагийн цагт ч мөн сүнс махан биеэрээ эрүүл энх уулзцаахад зөвшөөрч өгнө. Хэмээн Есүсийн нэрээр чин зүрхнээсээ итгэн залбирлаа. Амен. Энд хүрээд өнөөдрийн үгээ өндөрлөе. Дуустал нь үзэж сонирхсан та бүгдээ баярлалаа. Нар сарууд нь харанхуулан унаж байна гэдэг нь бичиг үсгийнхээ дагуу шууд утгаараа биш гэдгийг мэдэх боломжтой. Энэ үйл явдал нь асар чухал юм. Энэхүү үйл явдлыг ойлгож байж л Бурхны энэ үгийн дагуу гарч ирж байгаа амлалтын дагуу гарч ирсэн Бурхны хаанчлал, Тэнгэрийн хаанчлалыг ойлгох боломжтой. Бурхан ба Есүсийн хамт байгаа газар Бурхны үг байгаа газар биз дээ. Тэр нь хаана байна вэ? Шин Тэнгэр газар Есүсийн чуулган, гэрчлэлийн асар сүм. Бурхны шин гэрээ илчлэлт номын иш үзүүлэг ба биелэлтийн гэрчлэл. Өнөөдөр илчлэлт 4-5 дугаар бүлгийн үгийг хамтдаа үзлээ. Дэлхийн өнцөг булан бүрт хамтдаа энэ үгийг сонсож байгаа номлогч пасторууд болон Бурханд итгэдэг итгэгч бид адилхан л нэг Тэнгэрийн дор нэг л Библи судрыг үгийг үздэг. Арьс өнгө, хэл соёл, улс орн нь өөрч гэлээ. Бурхны үгийг сангалдсан чинхүү сэтгэл нь адилхан бөгөөд Бурхны үнний үг нь гагцгүй зөвхөн ганц гэдэгт итгэдэг. Шин Тэнгэр газар нь дэлхийн нийт хүмүүстэй үнний үгийг хуваалцаж
Бие биеэ хайрлаж, инх тайванд Бурхнаа залан итгэлийн амьдралаар явахыг хүсэж байна. Энэхүү илчилтийн үгийг сонсоод дэлхийд даяар буй номлогч пасторууд бидэнтэй MOU байгуулахыг хүсэж байна. Манай шин тэнгэр газар үгийг санагалзан буй бүх хүмүүс нээлттэй байх болно. Энэхүү семинараар дамжуулан чин сэтгэлээр бидэнтэй хамтран ажиллах MOU-г хүсэж буй пасторууд захимшуудан болон утсаар холбоо барьвал хизээд хамтрах болно. Төгсгөлд нь Бурхны шинэ гэрээ илчлэлт номын иш зүйлэг ба биелэлтийн гэрчлэлийн 3 дахь дугаараа хамтдаа гэрэлтсэн пасторууд итгэгчид та бүхэндээ дахин чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Дараагийн дугаараар ч үргэлжлэн явагдах илчилтийн үгийг эцэс хүртэл хамтдаа байгаасаа гэж хүсэж байна. Үгээр бүх арга хэмжээгээ өндөрлүүлж эзний зааж өгсөн залбирлыг өргөцгөөе. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дурсгагддаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр чигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг мөн уучлаач. Биднийг сорилтод бүү оруулаач. Харин бузар муугаас гэтлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үрд таних. Амен. Хамт байсан Бурхны гэр бүл та бүхэндээ их баярлалаа.